гадуур кофе шоп ч ингээд үрээ нөөцлөд хямдхан авчдаг гэдэг ч юм уу, хадгалдаг гэдэг ч юм уу ингээд уддаг тийм байхгүй. Энэ good barista гэдэг эндэртэй ингээд хамтраад явж байгаа. Одоо ингээд соёл чинь бол арай өөр болж штэ. Starbucks-ийн аль бис нэрхтэй юу тал дээр орж ирж штэ аймагт. Харин тийм. Тэгэхээр эн чинь бол бас нэг хөдөлгөөний хөгжил байхгүй. Тэгээ нөхцөл чинь бол хэн бий болгож яах вэ гэхээр бол жуулчид аялал жуулчлал хөгжиж иж бий болж байгаа. Хөгжиж үр шимийг хүртэж штэ. Одоо энэ shake smoothie хийж байгаа юмуд бол бүгд дандаа солонгос баталгаатай хүнс гэдэг шиг тий. Манай тийм юмнууд. Тэгээ жоохон юм кофений соёл юмнуудыг түгээе гэл. Энд чинь хотын соёлын эхлэл байхгүй. Тэгээ аялал жуулчлалын хөгжиж гоё болно да тий. За эхлэх юм уунахаа. 1 жилийн хугацаанд эдийн ажил амжуулсан байна тий. Цаана нь одоо мэдээж энэ чинь одоо бүрийн ирэх гэдэг юм чинь 4 жилээр явж байгаа. Тэгээ энэ 4 жилийн хугацаанд хийчих юмсан, хэрэгжүүлэх юмсан гэсэн том ажил төслүүд мэдээж байгаа. Тэгээ бодож явдаг юм байгаа даа тий. Маш олон хүний зөвлөгөө, санал санаачлахыг одоо тусгаж ажиллах хэрэгтэй. Тэгээ мэдээж одоо зөвхөн тулах тойроод юм энүүхэн энд ажиллаад байх биш. Илүү одоо улсын хэмжээнд одоо өмнөгөө 70 задгад ямар байх хэвтэй. Олон улс яаж хот хөгжиж байгаа гэдэг ч юм уу. Одоо тэр талыг одоо бодож ирээдүгэн бэлдэж магадгүй одоо 100 мянга 200 мянга 300 мянга хүнтэй 500 мянга хүнтэй хот болоход одоо дэнэ дэржийн оролцоо баг хамт олон ямар ажлын суурийг дөнгөж эхлүүлэх ёстой юм бэ гэдэг ч юм уу эхлүүлсэн байх ёстой ч гэдэг юм уу иймнүүд байх болоо гэж бодож байгаа шүү дээ. За яг бид нэр төсөвтэй төлөвлөгөөтэй хийдэг ажлууд төртөө дөрвөн юмнууд хийгдэнэ. Тэр бол ойлгомжтой. Тань тэн дээр бол мэдээж амжилт гаргах ёстой, ажлаа ахиулах ёстой, үр дүнтэй байх ёстой. Төрийн төсвийн мөнгийг одоо ил тод нээлттэй үр дүнтэй зөв зүйл зарцуулах хэрэгтэй гэдэг юмнууд байгаа. Тий. Тэгээд одоо тэр талаар л одоо ярилцъя да гэж бодож штэ. Нөгөө хүн яаж мэдчилхээс л одоо харилцаа хандлага эхэлдэг, яриа зөв тавигддаг гэж үздэг. Тэгэхээр үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэл санааны нэгэн өөрчлөлтөө цэгээс би энэ удаагийн ярилцлагыг хийх гэж байна. Учир нь иргэдийн ордон гэж би одоо төр захиргааны байгууллагын нэршлиг одоо анхудаа өөрчилсөн гэж би ойлгож байна. Яг тийм орчинд би бас орж ирээд өөр нэг мэдрэмжийг авч ин төр захиргааны байгууллага гэхээс илүүтэй энэ өөрөө нэг ийм харилцааны чөлөөт ийм орчин бүрдсэн ийм байгууллага. Энэ бол одоо 70 задгад хот 70 задгад сумын засаг даргын тамгын газрын байр иргэдийн ордон. Тэгээд юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бас энэ сайхан ажлыг өрнүүлээд эхлүүлээд хийгээд явж байгаа ажлын хамт олонд нь бас амжилт хүсээд яриагаа эхлэе. Тэгэхээр эхний асуултыг би танаас үзэл санааны өөрчлөлт гэж юу юм бэ? Таны үзэл санаа хаашаа чиглээд явж байна? Тэгээ та сая бас хэллээ шүү дээ. Үзэл санаандаа өөрчлөлт оруулсан. Одоо саяны одоо нөгөө энэ нэр өөрчлөлт гэдэг бол зүгээр л үзэл санааны л өөрчлөлт байхгүй. Бид нар хуулинд байгаа нэршлиг өөрчлөх гэж байгаа юм биш. Энэ төрийн алба ард иргэд хоёрыг илүү ойрт болох гэж байгаа. Илүү одоо бие биендээ ойр, илүү одоо иргэд нь одоо хүссэн үедээ дуртай үедээ төрийн үйлчлэгийг авдаг. Тэр нээлттэй, ил тод, хүртээмжтэй энэ байх дээр хандж байгаа. Тэгээ яг нь ер нь цэг даргын тамгын газар иргэдийн хурал бол энд ажиллаж байгаа. Төрийн албаагч нь ажиллаж байгаа. Гэхдээ энийг бол иргэдийн ордон гэж нэрлээд иргэдээ илүү ойрхон байлгах гэж. Бид нар одоо ингээд нэг жилийн хугацаанд жижиг өөрчлөлт хийж байгаа. Яг тэгэхээр ингээд багийн төвүүдээ 10 багийн төв байгаа. Гэхдээ одоо 2 баг нь бол одоо 1-р баг бол 1-р баг, 9-р баг, 10-р баг, 6-р баг гэдэг шиг ингээд хамтраа явж байгаа. Ингээд 8 багийн төв байна. 8 багийн төвөөс эхэлж байгаа. Иргэдтэй хамгийн ойрхон байх. Хуучин бол одоо багийн төвүүд бол одоо нэг сайхан одоо том заал байдаг. Тэр нь одоо төрийн бөмбөгөөр одоо тог цахилгаан урсгал зардлуу төлөгдөө явж байгаа. Тэгээ хоосон байгаад байдаг. Үйл ажиллагаа явагддаг. Жилдээ нэг 4 удаа удирдлагын хурлууд болдог, багийн хурл болдог. Бус үед нь магадгүй хойшин хоосон байдаг гэдэг чинь. Тэгээ энийг бол одоо байнгын үнэтэй байлгая. Энэ бол одоо бас л баг дээрх иргэдээ ордог. Иргэд тэрүүгээр үйлчлүүлэх ёстой. Багийн дараагаас нь тодорхой ойлголт, янз бүрийн жаргал, зовлон, төрийн мэдээлэл бүх юмныг авч идэг. Тэн дээр илүү одоо заалаа ашигласан байх гэдэг. Төрөлжүүлэе гэж. Баг болгон дээр бол онцлогт. Одоо шинэ 6 дугаар үг бол одоо дартс, илүү сургалт тэр цаг зөвлөгөө чиглэлээ. Жаахан чиглүүлэх маягтай. Чиглүүлэх маягтай. Юуг бол 5 дугаар багийг бол жишээ нь одоо энэ жил бол дан тенсний төрөлдсөн баг болж байна. Тийм тенсний бүх төрлийн сургалт. Тийм хүүхдүүд, ахмадууд бүгд маш их тахамтай. Яг стандартын ширээтэй, стандартын шалтай, тэнд бэртэх гэмтэх юм байхгүй, сайн багштай. Төрийнхөө тэр одоо сурталчилгын мөнгөөр төлж байгаа, тэр одоо тог цэглэгааны мөнгө төлж байгаа, тэр заалаа сайхан ашиглая. Одоо бол өдөр болго ингээ хуваартай гарцсан. Зай байхгүй ингээ явж гоё явж тий. За магадгүй 2 дугаар үг бол даам шигтар ч юм уу. 3 дугаар үгийг бол дан сургалт ч юм уу. Гэх мэтлэн иргэдээ ингээ төрийн үйлчлэгийг ойртуулж, төрийнхөө энэ зүйлүүдийг ашигладаг, иргэн хооронд ийм харилцааг сайжруулахын төлөө явж байгаа. Тэрнтэй адилхан 70 задгатын засаг даргын тамгын газар иргэдийн хурал гэсэн ийм
сайхан нэртэй ингээ хуучин байсан. Тэрийг одоо бас нэг ингээд иргэдтэй ойрхон ингээд бид нэр ингээ хот болох гээд байгаа. Тэгээ хуулиар арай хот болоогүй. Тэгээ аль эдийнээс хойш 70 цагт хот гэж иргэд маань ярьдаг. Энд одоо 34 мянган хүний төвлөрөл байна аль биесний бүртгэлтэй. Дахиад 34 мянга 40 мянган хүний одоо энэ төв дээр амьдарч байна. Энэ уулуурхай энд бүртгэлгүй бус сумаасаа ирж байна. Хүүхдийн сургуулахаа ирж байна 14 сумаас бус сумдуудаас. Тэгэхээр ингээд яг л төв дээр юм бол аймаг маань 80 мянган хүнтэй дахиад 80 мянган хүн ингээд байгаа гэдэг шиг 70 цагт дээр 34 мянга 40 мянган хүн байна. Дахиад 40 мянган хүн байна. Тэгээд 60 70-аас 80 мянган хүн болвол энд оршин байж бий болж энэ дээр бас хоорондын харилцаа өдөр болгон хүн хоорондын харилцаа энэ дээр л нэг жоох ажилласан гэж бодож байгаа. Тэгээ бид нар бол энийг иргэдийн ордон гэж эхнээс нь ингээ үүдээр орж ирэхэд тийм дарга том одоо юу гэдгийг те одоо дарганаар суудаг газар гэдэг ч юм уу тэгээ орж ингэдэг зүгээр л энгийн гоё орж ирдэг эндоскопи цайгаа уучдаг өвөл орж ирвэл нэг халуун цайгаа уучдаг коридор нь явдаг те тэгээд мэрэгчлэн хүлээгээс хүн очролтой өмнө хүн байгаа бол тэрийг хүлээнгээ нэг халуун цай сууж байгаа сандалтай зогсоод байхгүй гэдэг чинь 50 үйлчлэгээ авчдаг эргээд нөгөө төрийн албаа хаагчтна эргээд тэрэнд бол нөгөө нэг үзүүлэх ёстой үйлчлэгийг бүрэн үзүүлэх ёстой. Гэхдээ энд бол нөгөө төрийн албаа хаагчдын хүнд суртал гэдэг юмуд яригддаг тийм хамгийн их яригддаг. Магадгүй одоо нөгөө харилцаан дээр байгаад тийм нэг юм өөрчлөлт авахсан ч хайширдаг. За тэрний 70 цадгтын тэрний тамгын газрын тэр мэрэгчлэнээс юу авах гэж үтгэхгүй шиг муухай хааштай гэдэг ч юм. Энэ зүйлүүдийг ингээд бид нар бол энэ жилийн хугацаанд бол өөрчлөж байгаа гэж бодож байгаа. Харилцаанд. Хүмүүс инээж өгдөг бай. Ямар ч одоо стресстэй ямар ч хүн орж ирж болно тийм тэрийг ингээд магадгүй тэр цохилтыг гаргаад тэгээ ирэндээ илүү одоо үйлчлэгийг нь үзүүлээд болохгүй бол дамжуулаад гүүр болоод ингээд явах юмсан гэдэг үтнээс бол бид нар бол төрийн албаа хаагчид энэ 70 цадгт тамгын газрын ажилчид 70 цадгт дээр байгаа нийт одоо энэ төр захиргааны байгууллагын ажилтан албаа хаагчтай бол ийм нөлөөллийн юмнуудыг бас ингээд хийг явж байгаа. Үлгэр болох ёстой энэ иргэдийн ордон бол. Одоо хөгжлийн бишэлтэй иргэн нь өөрийн тэрэгэн зэртэй заавал хүнээр төрүүлэхгүй асуудалгүй налуу замаар стандартын налуу замаар орж ирээд тийм ээ. Тэгэнгүүтээ 3 давхарт хурал болж байгаа бол бид нэр одоо энэ шатаар яаж гарах вэ? Заавал 2 юм уу 3 хүнээр өргөж гаргах юм. Тэ? Энэ нэг ээлтэй болмоор байгаа байхгүй. Бид нэр одоо бас ингэ зураг зурулж байгаа. Эндээ бодвол яг хөгжлийн бишэлтэй тэрэгэн зэртэй хүн дээшин доошоо буух зориулаад лифтийг хийх гэж. 70 цадгтынхаа энэ тамгын газрын энэ одоо тог цахилгаан юмнууд явж байгаа. Бас л төрийн мөнгө гэж. Бид нэр одоо энэ 70 цадгтынхаа тамгын газрын энэ байрны дээдлэлээр солар панел авах гэж. Нарны панелаа тавих гэж. Тодорхой магадгүй 30-тэй сэргээх гэсэн бич 30-40%-ийг сэргээх төрчмөс нараар авъя. Тэгээд төрийнхөө энэ мөнгөийг тэмнэе. Тэгээ энэ үлгэр жишээ нэг ийм байшинг бий болгоод иргэдийн ордон бий болгоод. За 70 цадгад иргэдийн ордон бол ингэдэг үсэн бишэлтэй иргэндээ харилцаа хандлага юм тэнд бүх орчин бүрдэж байна. Тог цахилгааны авыг ингээд одоо ирээдүйтэйгээ одоо ирээдүй бол одоо сэргээх төрчмөс шүү дээ. Нар салхих одоо юу гэдэг те. Энэ лүү одоо ойрцсон гэдэг чинь. За ийм байшин барилгыг бий болгоо гэдэг ийм үлгэр жишээ нэг юм бий болгох гэдэг байгаа байхгүй. Тэгээд бусад одоо энэ төрийн байшин барилгууд хувийнхан ч гэсэн эндээс ирж санаа авдаг, үлгэрлдэг тийм байхыг маш их зорж байгаа. Тэгээ энэ бол нэр болоод үзэл санаа. Үзэл санаа. Бид нэр иргэдтэйгээ маш их ойрхон байх гад иргэд маань төртөйгээ илүү ойрхон байд сан цантаа нөгөө засаг даргаад энэ дөрж ийм байх шүү. Ажил чинь ингэж байна. Энийг ингэмээр байна. Манай энэ одоо байгаа орчинд ийм байна. Энэ тоошороо ихтэй. Энэ болж байна бүтэж ингээд хүмүүс ингээд шууд ярьдаг, хэлдэг, шүүмжилдэг. Зөв шүүмжлэгүүд бол маш их хүлээж авч байгаа шүү дээ. Сайн байна. За тэр бол ямар шүүмжлэлүүд одоо танд ирж байна? Зөндөө шүүмжил ирж байна. Ингээ хот болохоор ингээ зөндөө асуудалтай. Бид нэр ингээ шийдэх эхнээсээ явж байгаа. Гэтэ одоо ингээ хийцэн гэж хэлэхэд бас хэцүү. Гэтэ бид нар бол ямар ч зүйл өөрчлөөд оролдоод ажиллаад ингээ явж байгаа. За шүүмтүүд байна. Ингээ энэ бол нохооны асуудал бол үргэлж одоо салахгүй байгаа. Бид нар арга хэмжээ авч байгаа. Бид нар мэсгэлийн хэмжээ авчраад үрийн сувгийг боогоод 400 нохоо тэр 400 нохоо бол ирээдүйд одоо 1200 3000 4000-аар үржих байсныг бол зогсоогоо ч юм ингээ явж байгаа. Тэгэхээр энэ дараа жил энэ тоог нэмнэ. Бид нар нохооны одоо түр саат бол бүгд яг нэрийг нь мэдэхгүй нэг байр аваачаад гадуур тэнж байгаа нохтуудыг шууд алахгүйгээр аваач тавьж гаад энэ ч одоо амьтны эрх яригадаад хамаагүй устгал явж байгаа. Янз янзын хуулийн янз янзын юмнууд байна. Тэгээд шууд бас иргэдийн нохойг чинь бас буудаа хараач болохгүй гад. Тэгээд үнэтэй цайтай гээл дараа нь ингээл одоо бүхэн асуудал юмнууд шүүх дээрч явж байгаа асуудлууч байна. Нохой хогны асуудал байгаа. Бид нар хогон дээрээ явах гад хүнийхээ тоог нэмсэн, машин дэргээ нэмж байгаа, 70 цадгад тэлж байгаа, хот болж байгаа, гэрээ хоол нэмэгдэж байгаа учраас энэ проблем салахгүй байгаад байна. Хүний тоо нэмэгдээд байгаа. Тэгэхээр бид нэр дахиад ажиллах хэрэгтэй. Ийм проблем байна.
замаа тэгчлэмээр байна, даргаа ингэмээр байна. Үерийн ёс яваад байна гэж байгаа. Далан задгад дээр бол нийт 20 гаруй тэрбум төгрөгийн том одоо үерийн далангийн байгууламж хийгдээд энэ жил ерөнхийдөө дуусах чадандаа орж байгаа. Уулнаас ирж байгаа ба далан задгад чи өөрөө энэ гурван сайхан хайрхныхаа нам доор газар энэ уулын бэлдэн хонхрой газар байдаг тий. Тэгээ эндээс ингээд наашаа ус орж ирдэг, задгаа ус орж ирдэг. Ууландаа бороо орчвол шууд ороод ирдэг тий. Энэ бол ингээд даваад гараад ийш ингээд гарах боломж нь бүрдэж байгаа. Харин яг далан задгадын төв дээр ороод нөгөө засмал зам дээр байгаа уснууд чинь уруу газар руугаа яваад зарим нэг айл тундаг газар гэдэг ч юм уу бид нэр засмал замынхаа хажуу талд үерийн терапи юмнуудаа хийх энэ ажлууд руу ингэж орох дараагийн шатанд ороо явж байгаа гэдэг ч юм ингээд гих мэтлэн. За тэгээд ингээд зөндөө жижиг сажиг том асуудлууд байна шүү дээ. Багийн дараагаас ирж байгаа ингээд иргэд маань шууд ярьж байгаа гэдэг ч юм. Энэ болгоныг илүү ойлгомжтой, хурдан болгоод ингээд явах гэж байгаа. Нөгөө хуулийн дээр бол нэг юм юу л байгаа шүү дээ. Иргэдийн нөгөө өргөдөл хүсэлтийг бол үйл хугацаанд сарын хугацаанд одоо шийдвэрлэх хэрэгтэй, хариу өгөх хэрэгтэй гэж байна. Шийдвэрлэх хэрэгтэй, хариу өгөх хэрэгтэй гэж байна. Тэгээ энийг бол би одоо маш хурдан шийдэх зорж байгаа. Маш хурдтай байх юм бодож байгаа. Баг хамтлаас уриалж байгаа. Хэрхэн шийдэх ямар гарц вэ? Тий, ямар гарц байна. Тэгээс үнэхээр ингэ шийдэх болох хэмжээ байгаа бол төсөв мөнгөнд байгаа бол бидний жилийн одоо төлөвлөлт үндсэн чиглэл хөтөлбөрт өсөлтөө 70 цагт хөтөлбөр өсөлтөө өмнө хөтөлбөрт ингэ орцсон байгаа юм байгаа бол маш хурдан шийдъя л гэж. Заавал сар болохгүй, удаахгүй, иргэдийг чилээхгүй. Бид үнэхээр чадах мэдэх ингээд шууд энэ юм бэ асуудал одоо ингээх юм бол би өдөртөн шийдэж байгаа. 2 хоног 3 хоног хамгийн удаандаа 7 хоног шийдвэрлэе явж байгаа. Үнэхээр болохгүй бүтэхгүй байх юм бол дараагийн шат мэдээж энэ чинь амар уламжлал их хурл ингээд дараагийн шатны уламжлах юм асуудлууд байгаад байгаа. За магадгүй төсвийн болцоо юм байхгүй бол болохгүй гэдэг чинь. Тэгээ энэ бүгдийг илүү ойртуулахын тулд иргэдийн ордон, иргэдийн танхим, иргэний гэдэг одоо энэ үг хэллэгээ бид нэр бол төрийн алба болвол дандаа ингэж ам аялалтай байх, энд нь байх хэрэгтэй юм болвол гэж үжил санааны хувьд таны хэлдгээр ингээд бодож байгаа. Тэгээд үжил санааны хувьд бол маш их зүйлүүдийг ингээд зорж хийж хэрэгжүүлэх гээд ингээд ажиллаж байгаа. Тэгээд ингээд сайхан яриа орно гэж баярлж байна. Тэгээд иргэдтэйгээ маш ойр байхыг зорж ажиллаж байгаа. Үүдэнд нь ингээд үнгүү массажны сандал даралтны аппарат байгаа газрыг одоо бид нар хэлж мэдэхгүй байна. Тэрвээ тухай эрүүл мэндийн салбарын үйлчилгээ үзүүлж байгаа эмийн сангууд хүртэл даралтыг одоо үн төлбөртэй үзэж байна. Менежментийн хувьд одоо байгууллагаар харах юм бол ингээд төр захиргааны байгууллагууд хамт олон төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа төрийн албан хаагчтай ингээд уриалаад сургалтанд хамруулаад ингээд явж байна. Иргэдийн үзэл санаа яаж өөрчлөгдөх ёстой юм бэ? Энэ дээр ямар одоо үзэл сурталыг суулгах ёстой? Ямар хүмүүжил соёл харилцаа хандлагатай байх ёстой? Ингээд орон нутаг гэхээр орон нутгаар хараад байх биш статустай болж байна. Тэгэхээр энэ дээр одоо юу хийж? Нөгөө одоо ийм юм байгаад байгаа шүү дээ. Ингээд дэлхийн хавтгай гэж тийм. Бид нар ийм л зүйл дээр зорих хэрэгтэй. Далан задгад ийм байх хэрэгтэй, аймаг их юм байх хэрэгтэй. Магадгүй хот төв газар ийм байх хэрэгтэй. Энэ угаасаа ойлгомжтой ийм тэгдэж жигдтэгш байх хэрэгтэй. Нөгөө хүртээмж тэгж л явдаг шүү дээ. Улсын суурь одоо боловсролын бодлого юмнууд магадгүй Хөдөөсөн Улаанбаатар хотын сургууль хоёр бол адилхан одоо заадаг, адилхан сургадаг, адилхан системтэй байх хэрэгтэй гэдэг ч юм энэ үү. Тэг яг өөрөө чинь одоо асуулт бол маш одоо зөв бидний одоо зорж байгаа нэг хэсэг. Энэ бол одоо иргэдийн маань одоо оюун санаа өөрчлөлттэй байгаа. Тий одоо оюун санааны л өөрчлөлт юм л да. Одоо ингээд маш энгийн зүйлүүд л байгаа юм л да. Бүгдээрээ хамтаар амьдрах соёл гэдэг бидний нэг хөтөлбөр боловсруулад ингээд ажиллаад ингээд явж байна. Бид нэр ингээд яг л нэг дэлхий дээр байгаа. Нэг Монгол улсад байгаа. Нэг аймагт байгаа. Нэг далан задгад, нэг орчинд амьдарч байгаа. Нэг агаар амьсгалж байгаа гэдгээл ухамсарламаар хаад. Магадгүй жижигхэн зүйлээс хэлж байгаа. Нэг хог аяг бид нэр ингээд нэг орцныхаа юм шүү дээ. Орцныхаа хаалыг нэг гэрэг хаалган голомт орцныхоо энэ орцонд хог айчдаг. Тэ? Магадгүй ингээд манайх л гоё байл болоо хашаантар хогоон цэвэрлчээд шааны гадна ингээд хогоон гаргаад тавьчихдаг юм. Биш. Манайх гудмаараа гоё байх хэрэгтэй. Манайх хорооллоор гоё байх хэрэгтэй. Манайх хотхноор гоё байх хэрэгтэй гэдэг энэ одоо оюун санаа өөрчлөлтүүдийг бол хийх хэрэгтэй. Тэг ялангуяа одоо ингээд хүүхдүүд ингээд багаас нь сурах хэрэгтэй. Бид нар боловсролынхаа юмд оруулах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Боловсролдоо илүү одоо хүүхдүүдээ ингээд бодсон, хүүхдүүд рүүгээ хандсан, хүүхдүүдийн төлөвшил хүмүүжил рүү хандсан. Мэдээж одоо ингээд энэ боловсролын систем одоо нөгөө ерөнхий боловсролын одоо бүх хичээл юмнууд бол хийгдээ явна тийм ээ. Монгол хэлд юу гэдэг бицэг магадгүй одоо нөгөө шинжлэх ухаан таны мэдгүй ингээд явж байна. Бид нэр хүн байх, Монгол хүн байх гэдэг тэр юм лугаар бид нэр соёлтой ийм одоо хотын иргэд ийм одоо юу гэдэг ийм нэг ийм сэтгэлтэй ийм одоо иргэнийг төлөвшүүлэхэд одоо бид нар бол бас энэ төр захиргаа иргэдтэйгээ хамтарч одоо магадгүй төрийн төрийн бус байгууллага бүгдтэйгээ хамтарч бүгд оролцож ижил энэ одоо ажлыг хийх хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол зарим ажил магадгүй явахгүй байна. Тэр хэцүү байгаад. Яагаад ингэж тогтой байгаад байгаа юм. Иргэдийн бас ухамсарын асуудал байгаа тийм.
ягаад одоо ингээд энэ зүйл болохгүй байгаа юм. Бас л иргэдийн ухамсараас шалтгаалсан асуудлууд маш их байна шүү дээ. Зөвхөн одоо би л одоо энд ганцаараа амьдарч байгаа юм шиг амьдардаг гэдэг ч юм уу. Би л одоо энийг л одоо ганцаараа л энэ одоо оршин энэ одоо газар дээр энэ одоо агаар амьсгалж байгаа юм шиг ингэж боддог одоо тийм зүйлүүд бол маш их шиг. Мэдээж сайн юмнууд байна л та. Тэгээ масс ингээд өргөн хүрээнд байж чадахгүй байхгүй. Тэрийг хийхэд бол бас бид нэр хамтараа амьдрах соёл одоо өөр одоо энэ иргэдтэйгээ ингээд илүү ойртох, илүү одоо ярилцах тэр юмнуудыг одоо нэлээдгүй бас хийж ажиллаж байгаа даа. Тэгээ гол юм бол ерөөсөө л хүүхдүүдээр хандах юм бэл. Бид нэр одоо олон одоо улсын янз бүрийн жишээ байгаад байгаа шүү дээ. Одоо Япон солонгосын сургуулиуд бол үйлчлэгч гэдэг юм байхгүй шүү дээ. Тэнд бол зүгээр сурагчд нь өөрсдөө 0 угааж байгаа чинь тийм. Тэр зүйлүүдийг бид нэр ингээд хийж чадахгүй. Манай хүүхдэр яагаад 0 угаалгаад байгаа юм гэдэг ч юм уу. Ийм нэг харилцааны оюун санааны гэдэг ч юм ийм зүйлүүд бид нарт бас байгаа. Эхнээс нь яаж одоо ийм хүмүүжлэлтэй, боловсралтай амьдрах арга ухаанд суралцсан. Тэгээд Монгол хэв маяг, Монголынхаа энэ үнд зүйл юмнуудыг авч үлдсэн тийм. Энэ одоо нийгмийг бий болгож төлөвшүүлэх вэ гэдэг дээр л одоо энэ төрийн албаа хаагч болгон ингээд тангараг өргөж төрийн албаа хаагч болгон ажиллаж хичээж нийгмээрээ нийтээрээ гэр бүлээрээ байгууллага хамт олноороо гудамж хашаа хороогоороо ч юм уу ингээд оюун санаандаа өөрчлөлт хийж тэр зүйлүүдийг ингэж хийх хэрэгтэй юм бол яаж нөлөөлөх хэрэгтэй. Олон одоо нөлөөллийн эерэг ийм давлгаа зүйлүүдийг бол хийх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр бас ингэ тодорхой хэмжээнд ажиллаа явж байгаа. Хийсэн ажлуудаас би эргэж санаж бас дурсаж ярмаар санагдаж байна. Учир нь аймгийнхаа одоо архитектор энэ одоо инженерүүдийг бас хамгийн өндөр хөгжилтэй Турк улсад гэдэг тийм очиж одоо туршлага судлах, явал одоо энэ хот статус руу гудамж талбай ямар зохион байгуулалттай байх. Ер нь энэ суур төлөвлөлт, дэд бүтэц юу вэ гэдэг имийг судлуулах, тэрэн дээр үндэслэж энэ хотын маань одоо хөгжил маш томоохон одоо мега төслүүдийг бас урдаа дэвшүүлээд явж байгаа. Энэ ажлууд ч гэсэн үнтэйгээ уялдаж холбогдох байх гэж ойлгож байна. Энэ инженерийн шийдлийг ер нь та юу гэж харж тэр өдрөөс одооны энэ инженерүүдтэйгээ энэ 1 жилийн хугацаанд ямар архиц дэвшил тэдний туршлага судалсан чадварыг хэрхэн нэвтрүүлж ажиллаж байна. Тэгээ одоо тэгэл үнэхээр л хот болох гэж байгаа бол үнэхээр л өргөжих гэж байгаа бол үнэхээр л өмнө одоо улстай хамгийн өндөр одоо төсвийг бүрдүүлж тэмдгийг улстай үзүүлж их найдаар нэрх одоо яадаг бүрдүүлдэг төсвийг бүрдүүлдэг ийм аймаг юм болвол ийм 70 задгад хот энд бий болж байгаа юм болвол бид нар одоо инженерийн шугамжуулж архитекторын зөв төлөлтийг бол хийхдэггүй болохгүй байдаг. Дуртай өнгөөрөө байшин бодож, дуртай басаатаа хийж. Гэр хоол айлууд мэдээж одоо ингээд гэрээсэн шилжээд уламжлах магадгүй гэрээсэн сайхан байшин хаус оруулалт хийж байгаа тийм. Сайхан юм хийж байгаа. 근데 бидэнтэй ингээд жоохон юм жижиг юм хийгээд өгсөй байхгүй. Магадгүй одоо танай байшингийн дээвэр чинь ийм өнгөтэй байна. Манай хотын өнгө бол ийм шүү. Гэдэг зүйлийг имиж бүрдүүлэх гэдэг шүү. Тэгэхгүй улаан цэнхэр шар цагаан ингээд ийм алаг. Тэгээ Европын хотууд ингээд бүгд идэг шүү тийм. Бүгд нэг өнгөтэй байдаг. Жиг гэдэг нь цагаан бол цагаан, ягаан бол ягаан, оранж бол оранж гэдэг ингээд. Бид нар бол ийм нэг говийн нэг ийм гоё өнгө байх хэрэгтэй. Нэг өнгө яваад байгаас нэг жоохон шаргал одоо бэж гэж ярддаг тийм ийм өнгүүд явж байгаа. Тэгээ бид нар бол бас ярилцж байгаа. Тэгээд аймаг дээр үйл ажиллагаа явуулдаг архитекторууд одоо энэ байшин барьж байгаа магадгүй энэ байшин барьсан зургийг зурсан тэр зурж байгаа архитекторуудаа нийлүүлээд аймгийнхаа ерөнхий архитекторт нийлээд ингээд туршлага судлуулах юм ер нь бол ингээд нэг үзэж харж юм үзэж тэрийг одоо ажил хэрэг болгож энд ийм байд юм билээ ш ингээ хийчүүд болох юм байлээ ш гэдэг одоо арга ухаан гэх юм нөгөө нэг явсан хүн юу гэдэг вүлээ суусан цэцнээс явсан тэнэг гэж суусан цэцнээс явсан тэнгэн дээр гэдэг шиг тий нэг юм үзэж харсан бол өөр л гэдэг байхгүй тий тэгээ одоо ингээ ялч одоо ингээ зураг зурхтаан болвол бид нэр орчноо ингэж төлөвлөх юм байна. Мэдээж Монгол улсын стандарт байгаа юм байна. Магадгүй зам хийхдээ энд нь ногоон байгууламж нь явгууны зам нь дугуйн зам нь гэрэлтүүлэг нь байна гэдэг стандартууд байгаа. Яг энэ үш анхтай. Ер нь дэлхийн нийт яаж. Бид нэр ярьдаг те дэлхийн нийт үржилсэн ингээл Азийн бармаар ингээд байста тасраа явцсан Монгол өстой 50 жилээр хоцорж байна, 30 жилээр хоцорж байна гэж ярьдаг. Гэхдээ бид нэр гүйц өчгийн төлөө явах хэрэгтэй шүү дээ. Ягаад нэг одоо магадгүй Солонгосын нэг хот 70 задгад хоёр ижлэгэн одоо тийм ойролцоо байж болдгоо. Тэрэнд одоо хүрхийн төлөө явж болдгоо юм. Тэн дээр бол төлөлтүүдээ ингээд хийгээд явж байгаа. Архитекторууд бол одоо зураг зурхтай хөл төр одоо яг өөр болж байгаа. Бид нар өнгөн дээр яах вэ гэдэг ч юм ерхий архитектураа ярилцдаг. Энэ дээр одоо ямар төлөлтийг хийх вэ? Биднэрт одоо инженерийн шугамжуулалтын төлөлт маш их хэрэгтэй байгаад. Тэгээд мэдээж одоо том дэд бүтцүүд хэрэгтэй байгаа тий. Одоо нөгөө станц чинь ямар байх хэвээр. Бид нар 50 мегаватт станцыг одоо ингээд засгийн газар бол дэмжиж аймаг орон нутаг бас ингээд удирдлагууд
энэ одоо төлөөлөгч нар бүгд сайн ажилласны үр дүнд бол одоо итгэвч наашлаг гаргахын тулд бол бонд босгох боломжтой болоод ингээ ажил нь сайхан ингээд жигдрээд явж байгаа. Тэгэхээр бид нэр сайн станц юмнуудаа хийх хэрэгтэй. Тэгээд дагаад нөгөө дэд бүтэц цэвэр бохир дулаан. Тэгээд энэ дээрээ илүү инженерийн шугам сүлжээг бол илүү бие даасан байдлаар магадгүй одоо 100 айлын голд одоо орчин үеийн 200 айлын голд орчин үеийн одоо бохирын систем шийдэл байна. Шингэдэг, дахин боловсруулдаг, угаадаг, илүү одоо сэргийгдэх ч юм уу. Илүү одоо нөгөө доктортой хөгжлийн 17 зорилт руугаа ойртсон тийм юмнуудыг хийх биднэрт боломж байгаа. Тэгэхээр одоо ингээд төлөвлөдөг болсон. Магадгүй заавал тог цоглон шаардлагагүй. Бид нэр солар панел ашиглаад ингээд юмнуудыг хийх боломжууд байгаа. Магадгүй зарим гэрэлтүүлэгдэг хийж байна. Бид нэр ядаж нэг 5 юм 10 мегаваттын нарны одоо станцыг бол хийх шаардлагатай байгаа. Физик салхин юмнуудыг хийх 70 задгад бол бие хөгжлийг тэгж л харж байгаа. Бид нэр одоо зураг зурулах гээд ингээд зориод явж байгаа. Төсөв дээр ингээд сая өмнө жилийн тодтголын урлаар бол суулгасан. 5-аас 10 мегаваттын зэрэгдэх ч юм уу ч яана. Энэ нь бол магадгүй гэрээ бол магадгүй баруун сайхан бид 9-10 дугаараа гэж юм уу ийшээ 6 9-р багч юм уу эдрийг нийлүүлээд төвийн эрчим хүчний стандартаас хамааралгүйгээр нарныхаа эрчим хүчийг дэд үтс ингэ шийддэг гэдэг ч юм. Тэгээ энэ юмнууд ингэ зорио явж байгаа. Тэгээ эргээд нөгөө дэд үтс рүү орё бас. Тэгээ дэд үтс гэдэг бол хамгийн чухал байна. Өнгөрсөн одоо нутгийн шимүүрийн хөтөлбөр одоо ингэ төсөлтөө өмнө говь хөтөлбөр ингэ явж байгаа. Маш их дэд үтс ажлууд хийж байгаа. Айл болгоны баг гудмаар цэвэр бохир дулааны шугамуд явагдаж байгаа. Явж байгаа. За ингэ явчихж байна. Гудамдаар явж байна. Мэдээж одоо ард иргэдийн маань одоо ахуй амьдрал мэдээж харилцаа адилх өөр байгаад байгаа. Мэдээж одоо худгаас авахгүй машинаас ус авчдаг, байрнаас ус авчдаг, бохироо холбочдаг, гадаа нөхөн жорлонгоос энэ хөрсний бохирдол юмнуудаа шийдэх ингээд зорж байгаа тийм. Энийг бол бас одоо энэ өсөлтөө өмнө хөтөлбөрийн хүрээнд бол бас шийдээд хийгээд явж байгаа. 70 хүртэлх хувийн, хашаанд орох хүртэлх хувийн бол төр шийдээд гэж үлдсэн 30% эргэн өрөө шийдээд нөгөө гудмаараа явж байгаа дэд бүтцээс авах боломжийг бүрдүүлж байгаа. Ингээд ер нь бол ингээд тархалтын хувьд бол нэлээд дажгүй болоод ирж байгаа шүү гайгүй. Сүүлд байгуулагдсан магадгүй одоо малчин хойшоо одоо 3 сайхан оролт бол ингээд тавигдаа явж байгаа. Хуучин оролтууд бол бараг л гудам алгасаал хамгийн ойрхон дэд бүтц цаана байна гэдэг. Хамгийн их замуудыг тавьж байгаа. Цумдууд руу холбосон. Бид нар энэ төв юм бол одоо ингээд Баян талай 3-аас баруун 3 сум бол асуудалгүй ингээд гараа авчих. Хойшоо одоо Булган мандлоо чиглэлийн зам бол ингээд таанаас 5-10 км тавьчих. Хонгорлуу сайхан зам явчих. Хонгорын энэ одоо хөндөй хэсэгт бол нисэх бодол баригдахаар болж байгаа. Ийшээ одоо 100 хэдэн сум дөрөв бол зам ингээд сайхан халгаараа явчих. Урагшаа одоо Номгон чиглэлөө 1 км зам тавьчихсан гэдэг ч юм ингээд. Зам дэд үтсийн асуудал ингээд гарц болол ингээд тэлээдэж байгаа. Өөр энэ логистик болон одоо энэ одоо эдийн засгийн төв нь бол ялцгүй талан задгаж шүү дээ. Тэгэхээр бид нар тэр юм одоо хийх хэрэгтэй. Их гой юмнууд ер нь одоо мэдээд болоход бол одоо цэцгээс наашаа төмөр зам ирэх ч юм уу. Тэр юмнууд улсын хэмжээнд ингээд бас хийгдээ яригадаад ингээд явж байгаа юмнууд бас байна. Ирээд бол маш их гойр харагдаж байгаа шүү дээ. Маш гоё том дэд үтс тэлсэн юм байна. Тэгээ дараагийн бол ингээд дэд үтс ингээд хийж. Дараагийн бол нөгөө яг ингээд яриаг ороход ойлон төлөвлөлт байна. За одоо өмнөх одоо янз янзын явдлага бүр дээр удаа ингээд хэн нэг одоо буруутгах гэж байгаа юм биш. Магадгүй замбраагүй болгоцсон газар олголт бодож юм. Тэрнээс шалтгаалж одоо бид нэр энэ замуудынхаа уул зуруудыг өргөдөхгүй болвол төлөлтөө зүйгээд өргөдөхгүй болвол зам руугаа шахаад газар болгоцсон. Тулгаад. Одоо байгаа 2 игний замыг ийш нь ингээд жоохон өргөн болвол 3 игнэ магадгүй 4 игнэ болгоо гэсэн чинь энд айлын газар ингээд өмчлөгдсөн. Тэгээ асуудал яригадаад эхэлж байгаа. Тэгээ тэр хүний газрыг түр ингээд хойд өнгөө өгжсэн газраа одоо авахын тулд маш их одоо үн төлбөр одоо мөнгийг төлж авч гэдэг ч юм. Тэгээ ийм зөвлөж үлдээ тохиолдож. Гэтэ бид нар одоо нэг 20 орчим зургийг зурулсан байгаа. 70 задгад өмнө аймгийн хэмжээ 70 задгадын одоо энэ уул зуруудыг шинжлэх 3 игнэ болгох. Нэг гэрлэнтэхэн дээр хүлээгээл ингээд зогсоод гэж тийм байхгүй. Магадгүй ингээд баруун эргийн хөдөлгөөн цаадруулахгүй нөгөө зам тавьж өгөөд баруун эргэж болно гэсэн юмнууд байгаа шүү дээ. Дөрвөн байгаа шүү дээ. Тэрний хүрээнд бол ингээд уул зураг гой том болгоод гэрлэнтэхийг нэмэгдүүлээд тэгээ 4 игнэтэй болох газар 4 игнэ, 3 игнэтэй 3 игнэ. Дараа жилийн ажлуудыг одоо замын сан гэдэг дээрээс юм одоо хийхээр ингээд төлөвлөж байгаа. Зураг нь бол нэлээд төгсөн байгаа гэдэг чинь. Тэгээд дэд бүтцийн хувьд бол бас ингээд төлөлтийн хувьд бол бас нэг үеийн бодвол арай өөр болж байгаа. Арай л өөр болж байгаа. Бид нэр одоо тэлэх юмнуудаа хийгээд газар чөлөөдхийн чөлөөлөөд иргэнтэйгээ тохиролцоод ингээд явж байгаа юмнууд ч байна. Энэ бол ажил ингээд хийгдэж явж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө туршлага судалсан, юм үзсэн, харсан юмнууд ч бас нөлөөлж байгаа. Архитектууд маань ярьж байна. Нөгөө магадгүй удаа авах ажиллагаагаа зарласан одоо тэр зураг зурх юмнуудыг авсан компани удирдлагууд маань ийм байсан шүү дээ. Одоо ингэж ажиллаа шүү дээ гэх.
Би хамгийн түрүүнд бас одоо энэ жилийн өмнө энэ ажлыг авсан байна. Сумын цаг дээр хотын цагч ажлыг авсан. Би хамгийн ихний уулзалтаа яг архитекттайгаа уулзсан байна. Яг бай талан задгаад ямар гэсэн өөрийн өнгө төрхтэй байх вэ? Төлөлт нь яах вэ? Бид нэр энэ дээрээ л зөв төлөвлөх хэрэгтэй. Одоо илүү гэр хоолныхаа дахин төлөв рүү оруулах. Газраа ингээ жоохон 4 айлын газрыг боловлоод энэ дээр нь 40 айлын орон сууц доор үйлчлэгийн төвтэй иргэдэн тэндээ одоо нэг өөрхийн үйлчлэгийн төвтэй юмудаа хийдэг. Тэр боломжийг бүрдүүлэх дээр бол бас манай Сумын Хурал аймаг бол бас ингээд анхаарал хандуулаад ингээд явж байгаа. Ер нь 70 цадагт хотын ирээдүй орон сууцсан ийм өнгө төрхтэй хот байх юм уу? Хувийн одоо газар дээрээ ийм ногоон одоо орчноо бүрдүүлсэн ийм одоо амны орон сууцаас бүрдсэн хот байх юм уу? Таны түрүүний ярианаас энэ олон шугамуудыг газар доор ингээд гудамж болгоноор явуулсан байна. Магадгүй орон сууцчсан хот болно гэх юм бол тэр нөгөө нэгэнт хийгдсэн хөрөнгө оруулалт газар дороогаа бүтэн байгуулалт бүтцийг яах юм бэ? Энийг өөрчилж болохоор шийдэж байгаа юм уу? Болохгүйгээр шийдэж байгаа юм уу? Нэг удаагийн айлдаа зориулж хийж байгаа юм уу? Энийг бас асуумаар. Тий. Яг бид нар бол ингэж байгаа. Иргэдийн маань хүсэл сонирхол байна. Одоо илүү маск гэх юм уу? Илүү одоо хашаандаа өөрийнхөө орчин тав тухтай орчноо бүрдүүлэх тур. Нөгөө нэг машин шог юу гэдэг ч тийм. Энэ одоо тааз бол манай дээд айлын шал, энэ манай шал бол доод айлын таазаа. Тэ. Ийм огторгуудын магаарт яагаад байгаа юм шиг тийм. Илүү одоо нэг хашаандаа сайхан амьдрыг. Хашаандаа сайхан амьдрал өмнө аймгийн бол өсөлтөө өмнө хөтөлбөрийн тус ингээд хэрэгжүүл ингээд явж байгаа. Тэрний бас нэг зорилтнууд ингээд явж байгаа. Ер нь тэр чиглэл рүүгээ л бас явна. Иргэдийнхээ саналыг аваад хөтөлбөрөө боловсруулад явж байгаа. Тийм боловсруулад хийгдээд өмнө ингээд хийгдсэн туршигдсан юмнууд байгаад байгаа юм. Илүү хашаандаа тэр 0.7 газар дээрээ хүлэмжээ тавиад ногоогоо ажиллах, өвлийнхөө тэр хүнс хэрэгцээг хангачдаг, ногоогоо даршилчдаг, шинэ ногоогоо идчихдэг, хүнсний аюулгүй байдал ингээд олон зүйл зорилт юмнууд байгаа шүү дээ. Монгол Улсын газар их хурал тэгээд аймаг орнуудад ингээд сум руугаа хөл тэр ингээд хөтөлбөрүүд үндсэн 5 жилийн төлөвлөгөө ингээд юмнууд чинь бүгдэнд нь орсон байгаа аймаг ингээд. Энэ дээр бол илүү хашаандаа сайхан амьдрал. Тэхийн тулд одоо тэндээ одоо бие даасан магадгүй одоо хөрсний бохирлыг дахиж нэмэхгүйгээр тэндээ магадгүй одоо тэрийг одоо шийдэж болох технологиудыг сурчилж байгаа. Илүү одоо гэрээ сайхан тулгалаач, илүү байшингаа одоо пассив тэ илүү одоо орчин үеийн одоо энэ технологиудыг хийгээд хашаандаа сайхан амьдрал гэдэг тэр зорилтыг бол дэмжиж явж байгаа. Мэдээж одоо залуу гэр бол магадгүй одоо орон сууцнд амар гэдэг ч юм уу тиймнүүд байгаа. Өнөөдөр зөндөө олон орон сууцуд байгагдаж байна. Одоо байгаа гэр боллоо маш зөв болгоод үнэхээр одоо замбраагүй газар олголт өгсөн замбраагүй одоо дайли мөрий гэдэг ч юм уу одоо гудамж салаалаа явцдаг гэдэг ч юм уу бүр дээр үе одоо янз янзын юмуд байгаа шүү дээ. Тэрийг илүү дахин төлөв рүү оруулаад цэгцтэй гоё гэр хоолой ингээд болсон юм бол гэр хоолой чигээр нь гэхдээ гэр хоолой бол илүү одоо гоё тог тухтай хөрсний бохирдол байхгүй, утаа унаар байхгүй, гадалгаагүй тэр нөгөө нэг энэ төвийн байшинд байж гад ямар ч шалгаа байхгүй тий. Сайхан тэр нөгөө баалантай журдан нөгөө баалангаас нь хамнаас нуус гардаг тэр юмнууд чинь бүгдийн сайхан бий болгоод хашаандаа сайхан амьдрах нөхцөлийг одоо бүрдүүлэх дээр бол төр бодлогоор дэмжиж хамтарч ажиллаж ингэж явж байгаа. Дулаан алдагдлыг л хамгийн ихэнд бууруулъя гэдэг том төсөл юмнууд бас ингэ явж байна. Цэгцтэй гэр хоол тэгээ төв одоо аймагаас ингээд бий болгоод энэ бол ийм эрчимчний хэмнэлттэй орон сууц. Энэ нь бол ингээд солор нарны панелаар бүх тог цахилгаанаа шийдэж байна. Тэнд одоо төвийн одоо цэвэр бохирдол холбогдсон юм байхгүй гэдэг чинь бие даасан илүү байдал нь илүү гаргаж ирэх гэдэг ч юм уу. Энэ зөвлөд төр очив. Магадгүй нэг хараат нэг стандаас ч юм. Одоо мэдээж тэр юм байх ёстой. Гэхдээ одоо ирээдүйд дэлхийн өөрөн болвол илүү бие даасан байдлаар орж ирж байгаа. Тэ? Магадгүй тэр том үйлдвэр, том эрчим хүч хэрэгтэй юмнууд явж байгаа. Бид нар өрхийн хэрэгцээд яах ёстой. Илүү нэг удаа том хөрөнгө оруулалтыг бид нэр ширхэг эрчим хүч рүү хөрөнгө оруулж өгөөд дараагийн сараасаа бид нэр зардлаа ийм болгох гэж дараагийн зарлтыг бид нар нарнаасаа эрчим хүч авч чинь тогонд мөнгө өрөхгүй байна. Тэр байтугай нөгөө станцтай илүүдlээ нийлүүлдэг төрүүгээ нийлүүлдэг. Бид нэр тийм том амбицийг хамгийн их нар өмнө аймагт маань байгаа бол тэр юмнууд их шүү дээ. Хамгийн их салхи говийн бүс нут. Тэр бол ингээд судалгаа шилгээр альтын тогтоогдсон шүү дээ. Хамгийн супер бүс бол юм. Тэгээ Монгол Улсын засгийн газраар чинь бол энэ одоо сэргийгдэх эрчим хүчний дэд төвийг одоо өмнө говь одоо энэ говийн бүсгээ зарлцсан шүү дээ. Тэгэхээр бид нарт аюу их тийм боломж байгаа даа учраас. За энэтэй ингээд залгуулаа ярих юм бол бид нар 70 цадгуудаас хийж байгаа ажлаар нэг бас ярьч яагаад холбогдож байгаа учраас сэргийгдэх эрчим хүчний боловсруучнаа бэлтгэх хэрэгтэй. Яг зөв. Яг энэ одоо боловсрууч одоо аймаг дээр үнэнхээр тутмаг байна. Нар салхи юу гэдэг тэр чиглэлээр ажиллаж байгаа гэдэг ч юм уу. Одоо байхгүй. Тэгээ магадгүй 4 жилийн дараа бол энэ зүйл хөсөөс өгөгдөх юм байна. Өсөөс өгөө нарны панелуудтай юмуд хийгдэх юм байна. Тэр нэг жижиг станц бий болох юм байна. Салхины юмнууд бий болох юм байна.
Тэрэн дээр боловсон хүчин байна уу? Манай өмнө гоё өөрийн байхгүй. Тэгэхээр 25 оюутантай анги бүрдсэн. Одоо Солонгосын одоо Чомбог мужийн Бижон их сургуультай хамтан ажиллагаа явуулж байгаа. Энэ сургууль дээр бол хүсэлт тавиад за танай 70 задгадын 25 оюутанг 50% одоо сургууль хөнгөлөё. 50% зардлаа шийдээд ирээд сураа. Бид нэр 2 жилийн хугацаатай сургая. 1 жилд нь хэлийн бэлдээд солонгослог судалгаа болгоод. 2 жил хичээлийн шахаад мэрэгжлийн хичээл ороод. 1 жил ингээ. 2 жил сураад одоо өөрийгөө болсон бид нар одоо ийм ажиллая гэж бодож байгаа бол мэрэгжлийн дипломтой манайхаар одоо коллеж гэсэн үг. Мэрэгжлийн дипломтой шууд ажил дээр гаргая. Солонгос 6 сар 3 сарын хугацаатай. Дадлагжаад тэгээд нутагтаа Монголд очиж ажил гэдгийг олгож байгаа. Би бол илүү нарийсмаар байна. Би илүү инженерийн түвшинд ажилламаар байна. Гэх юм бол дахиад 2 жил сураад бакалаврын дипломтой болоод тэгээд дахиад дадлага хийгээд ингээ ажиллах энэ болцоог бүрдүүлчих. Тэгээ энийг бол залуучуудаа ингээ яаж байгаа. Одоо энэ оны сүүлээр явна дараа жил бол одоо сургалт юмнууд нэг. Тэгээ ингээд энэ бол одоо илүү бодлогын түвшинд ажиллаж байгаа ажил, санаалтж байгаа ажил гэдэг чим хийгдэж байгаа ажил гэж бодож байгаа. 4 жилийн дараа 25 одоо болсон ч юм боловсруудад ирэх юм шүү дээ яг. Тэгэх нь. Тэ олон улсад ажиллаад дадлагжаад ингээд ирнэ. Тэр нь одоо ажилласан, тэр одоо сертификат, диплом бүх юмнуудаа ирнэ. Ирээд ажил дээр гарахад биелэн. Одоо 11 сарын сүүлээр яг энэ сургуулийн одоо энэ сэргийлэх хэмжээний тэнхимийн эрхлэгч ахлах багш нар нэрх гэж байгаа. 70 танилцъя. Тийм одоо танад эхэлсэн тийм байна гэхээр харамсалтай нэг танд дээр байд. Маа цогцсий ч нэг салхин станц юмнууд байгаа даа ш. Тэр мэрийг ямарсан харуулъя гэж бодоод тэгээ байж байгаа. Гэх мэтлээ. Ер нь хүн ингээд нөгөө өнгөрснөө мартаад яваад идэх юм ээ. Тэгээд тийм учраас нэг айл гэрт нэг альбом гэж юм байдаг юм ээ. Тэгээ альбомоо үзэхдээ нөгөө дурсамжин сэтэрдэг нэрээ юм байсан бэ. Юу илээгээд ингээд нөгөө өнгөрсөн хэдхэн жилийг мартаж эхэлдэг. Энэгээр би одоо таны энэ хийж байгаа төлөвлөж байгаа ажлуудыг эргээд ингээд нөгөө санаж ярьж байгаа бас хүнд эргээл нөгөө сануулгах мэдээлэл өгөх үүднээс энэ санааг хэлэх гэдэг. Учир нь 2016 онд 70 задгадад ирж байхад одоо энэ нөгөө шинэ 70 задгад төлөвлөлт хоосон тал хамгийн газраас гараад хоошо жоохон явбал одоо энэ үеийн дэлгүүрийн эндээс л тал болоод тэгээд энэ нэг хаус орол нөгөө төлөвлөлт хийгдсэн Баян булаг. Тий. Бүүр тэр хойд тал дээр байжсэн санагдаж тий. Хүү энэ одоо энэ давчраа барьцдаг нь яадаг юм бэ гэд би тэр үйл тэгж яг хэлжсэн, харж исэн, тэгж очиж исэн. Тэрний агуулгыг юутай холбох гэдэг юм гэхээр одоо бид нэр ингээд гадны соёлыг харахтлаар бишрээд шүтээд шаагаад байдаг. Дубаа 20 жилийн өмнө ийм байгаагүй штэ. Дубаа ингэсэн байна гэд дубаагаа яриад байдаг. Тэгэхэд өнөөдөр 70 задгад 10 жилийн дотор юм болчих. Тэгээ би энийг яг ингээд 10 жилийн дараа яриад харахтаа юу вэ энэ том бүтээн байгуулалтууд дандаа инженерийн шийдлэрээ ингээд аль хэзээний архитектурууд нь үнэлэгдсэн Монгол улсын шилдэг барилга байгууламжууд болцсон. Ингээд энэ өөрчлөгдсөн зүйлийг нөгөө мартагдсан оюун санаанд эргээ хэлж яахгүй болохгүй мэн гэдэг зүйл. Тийм учраас нөгөө төсвийн мөнгийг гадаад томилттой нэрээр захираад зарцуулаад ингээд байна гэдэг маш их хил ам байдаг. Яг. Энийг би нөгөө инженерүүдийг та сургасан, аваад явсан, судалсан. За тэгвэл хэрэгжилт нь хаана байна вэ гэдэг юмыг асуусан учир нь. Нэг стандартаа тогтоож, шийдлээ хийчих. Энэ инженерийн байгууламж гэдэг чинь өнөөдөр өргөс авсан юм шиг цагийн дотор шийдэгчих. Тэгтээ ийм өнгө төрх яваад байгаа юм байна шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За тэгээд дараагийн яг миний нөгөө амтшаад хүлээгээд байсан, шилжиж орохыг хүлээгээд байсан ярилцлага бол яалтчгүй энэ таны одоо гадаад харилцсан. Нөгөө үзэл санааны буюу оюун санааны өөрчлөлтийг бид нэр бий болгочвол хөгжүүлсэн барилга, хөгжүүлээгүй хот байсан ч хөгжөөд явчих боломжтой. Тэр утгаараа та Австралид одоо нэг хэсэглдээ нэг энэ тэнд Монгол орны одоо өнцөг болон бүртэлшилдэг оюутнууд тодорж байдаг дэлхийн топ сургуулиудыг авлаа, инглээ, тэглээ, эсэн тэнцлээгээд олон мэдээллийг бид нар хардаг. Яг 70 задгадаас өнөөдөр бодлогын төвшөнд ингээд оюутнууд дэлхийн зах зээл дээр үнэлэгдээд эхний 3 оюутан одоо Австрал сурч байна. Маш олон оюутнууд одоо Солонгос сурах солилцоогоор явж байна. Тим хүүхдүүдтэй би ярьж үзсэн. 6 дугаар ангийн хүүхэдтэй ярилцлага авахд хэдийн нүр хагарсан. 14 хоног Солонгост очиод ирэхдээ би Солонгосын их сургууль мэс заслын эмчээр сурна гэд. Тэгээд ярилцлага өгж байгаа хүүхэд Солонгос англиар сумын төвийн хүүхэд яриа зогсож байгаа надад ингээд бахархал итгэл үнэмшил төрж байгаа хэрэг. Тэгээ яг энэ оюун санааны төлөө явж байгаад маш их баярлж байна. Тэгээд энэ гадаад харилцаа гэдэг том сэдв рүү ойлоо. Яагаад гадаад харилцаа хэрэгтэй гэж үзэж, яагаад энэ Европын орногч тэр, Азийн орногч тэр сонгов. Хоёлаа Австралиас нэг Австралиас тий.
За Австралийн нөгөө аймгийн орлогч байхад яг одоо тэр бол бас одоо тийм бас түүхэнлийн болсон л доо. Гадны сургуультай одоо самтай ажиллагаа хийх. Тэгээ одоо Австралийн одоо Өмнөд Австралийн Аделаид хотын Блиндри их сургууль бол Өмнөө аймгийн ирээдүйд маш том хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлж байгаа. За энэ нь бол сургууль өөрөө 25% төгрөг өгч байгаа. Хизээч 25% төгрөг өгдөг юм байна ер нь гадаад оюутнуудад. Тий. Тэгээ хамгийн дээд хэмжээ бол энэ. Энийг бол Өмнөө аймгийн оюутнуудад 25% төгрөг өгье гэсэн. За тэгээд аймаг бол бодлохоор энэ аймаг иргэд дээр бол тухайн үеийн цаг дарга хурал ингээд төлөөлөгч нар бол маш гоё дэмжиж одоо бодлого үндсэн чиглэл хөтөлбөр юмдаа тэр орсон байсан. Тэгээд аймаг бол 50% зардлын дэмжих хэрэгтэй. Бид нэр ирээдүйд боловсралтай тий ирээдүгээр бэлтгэх хэрэгтэй. Энэ дээр бол ийм одоо өргөн зарцуулах хэрэгтэй. Ингээд 75% тэтгэлэг байхгүй юм чи. 25%-ыг иргэн өөрөө гаргаж байгаа. Хэн бэ тийм Баттойрч дулам. Тэр бол боломжтой зардал тийм ээ. 25%-ыг яаж ижаа гаргаад 4 жил өөрийнхөө ирээдүйн төлөө ийм хөрөнгө оруулалтын гэдэг бол маш чухал байхгүй. Тэгээ ингээд очиж уулзсан одоо Аделаид хотын одоо Блиндри их сургууль бол маш том их сургууль одоо ранкаран бол бас дэлхийд бас дээгүүр ордог юм сургуулиуд. Австралидан бол эхний 2-3-т ордог ийм том сургууль. Энэ том сургуультай бол бас ерөнхийлөгчтэй уулзаж хамтаа ажиллагааны гэрээнд одоо гар үсийг зурж үзгэлж ингэж ирсэн. Энэ бол одоо их бахархалтай санагддаг. Одоо ингээд тэр ажил хэрэг болгоод эхний 3 хүүхэд явцаа хичээл нь эхэлсэн байгаа. Манай сумдуудаас цогтоогоос манай 70 цадаас 2 хүүхэд цогтоогоос 1 хүүхэд явсан. Тэгээ их одоо ирмэлцэлтэй их сайн байгаа. Ингээд сурж байгаа. Ингээд 4 жил болоод илүү одоо чадвартай боловсруучсан болоод ирнэ. Манлайлдаг юм боловсруучсан болоод ирнэ. Одоо дахиад одоо яг энэ цаг мөчид зарлагдсан байна. Материал аваа явж байгаа. Тэгэхээр хүүхдүүд бол манай өмнө гоёхонд бол маш их боломж байгаа байхгүй. Тэгээ гадаад харилцаа ингээд аймаг дээр ингээд орлого шийдэж байхдаа энэ ажлыг эхлүүлжсэн. Маш их баярлалдаг. Энийг ингээд улам цаашаа сайн яваасаа гэж бодож байгаа юм хаар. Тэгээ 70 цад дээр ирээд нэг сумын гадаад харилцаа гэдэг ч юм уу магадгүй те. Бид нар хот болох гээд байгаа. Дахиад байх хэрэгтэй юм гэдэг ийм бодол ингээд төрж байгаа. Бид нар илүү ингэж одоо үр дүнтэй. Гэхдээ өмнө бол ингээд бас нэг төсвийн нөөц болцоотой улсдаан дөрүүлдэг олон уулуурхайтай гэдэг ч юм уу магадгүй тэр төрлийн юмнууд байдаг баг. Гэхдээ бид нар гадны донор байгууллага нүүб одоо юу гэдэг UNICEF олон байгууллагууд байгаа ш тэ. Австралийн засгийн газрын тэтгэлэг нэтэрэг ингээд дэлхийн маш том олон донор байгууллагууд. Бид нар энийг авах хэрэгтэй. Гадаад харилцаагаа тэлэх хэрэгтэй. Бид нар төсвөөс болно гэдээ байхгүй тэр гаднаас орж ирж байгаа урсгалыг энд авчраад энэ жижиг ажил сайжруулаад хийх байх хэрэгтэй. Яг миний хувьд бол нөгөө мэрэгжил маань бол улс төр судлаач энэ дипломат тал руугаа бас байдаг гадаад харилцаа гэдэг чинь энэ дээр бол бас сургууль соёлын явж гисэн бас нэлээдэг одоо номын дуу сонсч байсан гэдэг чинь. Тэгэхээр энэ дипломат ёс гэдэг юм дээр бол илүү их анхаарал хандуулж гадаад харилцаа. Мэдээж Монгол улс бол нэг цонхны бодлоготой нэг л зүйлээр явна. Гэхдээ мэдээж одоо аймагтай хандаад аймаг гадаад ямдаа хандаад ингээд чөлөө зөвшөөрөл юмнуудаа бүгдийн ном журмын дагуу аваад тэгээд тэр одоо сонин жижигнуудаа хянуулаад тусдаа эзээч одоо юм ихгүй ш 70 цаад. Тэгээд энэ бүх юмнууд хяналтанд ингээд явж байгаа. Тэгээд хамгийн гол юм бол гадаад харилцаа юм байна. Гадаад харилцааг тэлэх хэрэгтэй юм байна. Гадны ямар ч улс байсан ингээд илүү найрс татнаар үлээж аваад харилцан ашигтайгаар юм байна. Тэгээд энэний хамгийн чухал юм бол боловсрол юм байна. Тэгээд Солонгос улсын Чомбог мужтай бол иж бүрэн хамтын ажиллагаа. Одоо бид нар 8 газартай хамтын ажиллагаатай. Чомбог талдаа та санал тавьсан уу? Ягаад Чомбог юм? Тий, Чомбог яг хуучин бол энэ дээр нэг ийм нэг 20 хүүхэд 10 хүүхэд явж исэн тийм юу байсан. Одоо 70 задгадаас сур солилцоо байсан. Тэрийг өргөжүүлсэн. Тэгээд нөгөө талд санал тавьсан. Ганц одоо ийм сур солилцоо биш. Бид нар илүү өргөн төвшөнд ажилламаар байна гэсэн. Бид нар боловсрол дээр хамтарч ажилламаар байна. Тэ? Бид нар эрүүл мэнд дээр хамтарч ажилламаар байна. Аялал жуулч дээр магадгүй одоо дараа нь бол хөдөө аж ахуй, мал аж ахуй маань үндэсний маань. Ийм юмнууд айгүй чухал байна. Намайг ийм юмтай холбож өгөөч гэдэг. Тэгээ мужтай ингэж хамтраад ингээд 8 газартай шүү. 8 газартай хамт ажиллагаа эхэлсэн. Маш үр дүнтэй. 8 газартай үр дүнгээс 8 газрын дарга удирдлагууд, ерөнхийлөгч юмнууд бүгд өмнө 70 хотод ирчихсэн. Нөхцөл байдлыг бол нүдээр хараа үзчихсэн. Цаашдаа хамт ажиллагаанд төлөвлөд одоо 26 онд хэдүүлээ яах вэ гэдэг юмнууд яриа явж байгаа. Дахиад нэг их сургуультай бол хамтарч ажиллах гад одоо санамж бол одоо ингээд бид нэр ярилцаад ингээд явж байгаа. Вонгон гэдээ бас том Чомбог мужийн хувийн их сургуультай бол дахиж хамтарч ажиллахаар ингээд болж байгаа. Тэг ингээд бидний хувьд бол гадаад харилцаа айгүй чухал байгаад. Бид нэр энэ жил буюу энэ 25 онд 70 хүүхдийг явуулсан. Өөрөөр хэлсэн шүү дээ. Хүүхдийн одоо сэтгэх, бодох, ирээдүг харах, ертөнцийг үзэх, үзэл, бие авч явж байгаа байдал, хичээл, ээж аавынхаа үгэнд орох, хүнтэй харилцаа, хандлага гэд бүх юм өөрчлөж байгаа байхгүй. Ангийн багш надад хэлж байгаа. Задны дарга ингээд манай ангиас 2 хүүхд явсан. Ийм байсан. Одоо илүү одоо манлайлагч болсон. Наач маш чухал ш. Дахиад нэг хүүхд явуулчихсан боломж байгаа бол
Ангийн багш нар ингээд мэдэрч өөрчлөлт орж байгаа шүү мэдэрч шин. Эцэгчүүд нь хэлж. Манай хүүхэд ээж автайгаа их харилцдаг болсон. Илүү гадаад орчин юмуд ярьдаг болсон. Би Солонгос сурна гэж ярьдаг болсон. Ээж аваа би онгосон суугаад үзлээ шүү дээ. Ямар гоё юм бэ? Тэ? Солонгос хүүхдүүд ингэдэм бэ шүү дээ. Би ийм болмоор байна гэдэг ч юм. Энэ бол илүү нэг оюун санаа тэр одоо шууд нөлөөлж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол тодорхой хувийн зардлыг нь бол сургууль тэмдэглэг үзүүлж байгаа. Тодорхой зардлыг эцэг өөрөө гаргаж байгаа. Тодорхой зардлыг талан задгаад одоо энэ мэдээж татвар төлөгчдийн мөнгөөс ингээ гаргаад ингээ 70 хүүхдээ болсон. Бид нэр 2026 онд 120 хүүхдээ бол ингээ төлөвлөж байгаа. Нөгөө газартайгаа ирсэн. Та хөнгөлөлтөө үзүүлээч. Бид нар тоогоо нэмээр байна. Үр дүнтэй байна. Окей давай асуудал үүс. Бид нар одоо 1 сарын 4-нд 60 хүүхдээ болох гэж. Дахиад 8 сард бид нар дахиад 60 ингээ 120 хүүхдээ болно гэж. Чампу их сургууль гээд Азийн топ ранкаараа топ 100 сургуулийн нэгэнд ордог. Азийн сургуулиудын чи одоо ихэнх нь одоо хятад байгаа шүү дээ. Хятадын тэр дотор орж ийн гэдэг бол маш сайн сургууль. Азийн шүү. Тийм Азийн. Солонгостон бол мэдээ Сөүлийг сургууль мургуул гэдэг үндэсний сургуулиуд нь байгаа. Тэрний одоо баг ихэнд хойно 1-2-т ордог. Их сургуулиудыг дүгнсэн үзүүлэлтүүд маш олон ранк байна шүү дээ. Ийм байх хүрээлэн бүү орчин сургалтын чанар одоо юу гэдэг төгсөгчдийн чанар гэдэг ч юм ийм зүйлүүд маш их байгаад. Энэ ранкаараа Солонгост 1-2-т ордог ийм том сургууль. 25-аас 30 мянган оюутантай. Гадаад оюутан нь 6 мянга ч үлээ. Одоо би тоог нэг сайн мэдэхгүй байна. Мартчих. Ийм одоо их сургуультай ингээд бас хамт ажиллах. Одоо 10 оюутан очиж манай шинжилгээ технологийн сургуулиас 10 оюутан очсон. Жилийн хугацаанд 100% үн төлбөрийн цаанаас нь сургууль дааж байгаа. Сая одоо очихдоо соёлын болон аялал жуулчлалын юугаар очихдоо оюутнуудтай уулзаад ирсэн. Маш гоё болж байгаа. Солонгос соёл сурж байгаа, хичээл ном орж байгаа. Тэгээ хамгийн гол нь тэр байхгүй нөгөө эндээс сурж байгаад 2 дугаар курс оюутан тэнд очиж жил болцохоор жил алдах гэдэг байз. Жил алдахгүй. Шүтээстэй гэрээтэй, мойстэй гэрээтэй, мобистэй гэрээтэй, хайстай гэрээтэй, эцэгтэй гэрээтэй ийм сургууль байхгүй. Төв сургуулиутай гэрээтэй. Тийм учраас тест гэрээтэй сургуулиудаас явж байгаа бол одоо Монголд сурснаар тооцож байгаа байхгүй. Солонгос сурч байгаа. Тэгэхээр ийм боломжтой. Бид нар 10 оюутан явсан. Сургууль 70 задгадад дахиад 100 оюутан квот өгсөн. Оо вау. Гэтэ энийг бол 6 сарын хугацаатай. Жил ээж болон 6 сар болж болно гэсэн. Тэгээд 6 сарын авъя гэж одоо тийм саналыг тавьсан байгаа. Одоогийн байдлаар 45 оюутан эцэгтэйг зөвшөлдсөд бид нар ажлын хэсэг гараа ингээд явж 45 оюутан бэлэн болсон байгаа. Тэгээд 55 оюутны одоо ийм зай байгаа гэсэн үг, боломж байгаа гэсэн үг. Энэ боломжийг хүүхдүүд мань ашиглах хэрэгтэй. Гэтэ бид нар бол ганц талан задгад гэхгүй сумдууд руугаа ингээд боломжийг өгөөд бус 14 сумтай аймгийн хэмжээнд ингээд яа бэлдээ, залуучуудаа хүмүүсээ бэлдээ гэдэг дээр ингээд явж байгаа. Зардал нь Солонгос улсын засгийн газраас сургуулиудын Солонгос улсын засгийн газар нь ингээд сургуулиудаа ингээд шууд код өгчтэй юм байна. Тэр нь зардал нь мөнгө нь магадгүй сургуулиудаар ингээд ороод ирд юм шүү. Гадаад оюутан дэдээ явна, тэр нь зардлыг ингэж байгаа. Тэгээ хамтан ажиллагаад тахлаа биднэрт бол шууд ингээд боломжийг олгож байгаа. Энэ бол ирээдүйдээ оруулж байгаа магадгүй бодлогын хувьд маш том өрөнгө оруулалт. Боловсролын хувьд. Нөгөө талаар дахиад эрүүл мэнд байгаа. Манай боотын 12 эмч одоо ингээд удахгүй байна. 6-6-аараа ингээд салж. 4 жил бас ингээд болсон. Тэнд 14 хоногийн хугацаатай дизайн нэмлэгийн 100% зардлаар дандаа төсвөөс мөнгө гарахгүй байгаа шүү. Иргэд буруу ойлгож байгаа магадгүй зарим. Гарч байгаа юмнууд тодорхой хэмжээндээр байгаа. Гэхдээ ихэнх зардлууд ер нь Солонгос талаас нь тааж. 12 эмчийг 14 хоногийн хугацаанд мэрэгжилд дэвшлүүлээ гэж. Зардал Солонгосын дизайн нэмлэгээс гарч байгаа. Хамтаа ажиллагаад 70 цатад хамтаа ажиллагаад. Энэ юмнаас гарч байгаа. Сая 100 ингээ нэг 50 эмч ирсэн. Тэр бас сайн дурын төвтэй хамтаа ажиллагаад. Солонгосын топ эмнэлгүүдээсээ цуглуулж байгаа нийлүүлээ 50 хүн болгоод тэгээ тэр нь бол амралтаа аваад ингээ явж байгаа юм болсон. Зардлын одоо аялал жуулчлалын сангаас нь тэр одоо сайн дурын төвийн сангаас нь гаргаад тэгээ ингээ явж байгаа. Бас л одоо ер нь бол ингээд Монгол мөнгөөр би ч одоо нэг хүний одоо юу гэдэг те ингээд яаж байгаа байхгүй асууж байгаа байхгүй. За та хэд маань ингээд баярлж байгаа ингэж байгаа. Тэгээд одоо энэ тодорхой ингээд тэрвээ нууц биш болвол мөнгөөр хэлбэл хэдийн хэмжээний зардал гараад ингээд ирээд ингэж байгаа. Бид нар бол энд нэг жижиг хаал унд ойр зур юм гэдэг. Буудлаа бол тэр өөрсдөө даасан. Тэр 50 эмч бол тэр төсвөөс мөнгө гараа. Тэгээ асуусан чи тэгээд гэсэн чинь хэдэн мянган вон гэлээ. Тэгээд мөнгөнд шилжүүлсэн чи тэр бөм орчим бүрэг болчихлоо. Тэр бөм орчны дөрвийг ингээд гаргаад хийнэ гэдэг бол бодлого байхгүй. Энэ бол төсвөөс гарав. Бид нэр тэр гаднаас сураад энэ зөв зүйлийг хийж байгаа. Тэгээд үр дүн маш их байгаа. Хэмж үзүүлж байгаа нууг суур өвчин юмнууд гаргаж бид нар одоо ихтэй нөгөө одоо байгаа өөрсдийнхөө болсон өвчин эмч мэрэгчлэнүүдээ одоо муу байна гэж байгаа юм биш. Бид нар гаднаас суралцах хэрэгтэй. Гаднаас суралцах хэрэгтэй. Тэгээ энэ дээр бол маш үр дүнтэй юм ажилладаг гэсэн. Тэгээ аялал жуулчтай бас ингээд аялал жуулчлалын сантай нь холбоотой. Сая маш том үр. Манай амрааг бол манай одоо Монгол манай өмнө гайхан бүгдээрээ мэдэндээ амар төвшин гэж.
Монголынхон байгалыг бол маш сайхнаар одоо тэр дурамдаа буулгаж маш олон одоо сэтгүүл тохиомл юмнуудыг хийж үзэсгэлэнгээ гаргаад явж байгаа. Тэгээ Амрагийн үзэсгэлэнд Солонгос ч бүх тийм хийсэн. Бүх тэр одоо жазлах, хэвлэх, мэвлэх бүх зардлыг альжуучлын сан гаргасан. 7 хоногийн хугацаанд альжуучлын төв дээрээ гаргасан. Амрагийн тэр одтой зургийг үзээд тэр тэмээтэй, тэр говь элстэй, хонгорын элсийн гой зургийг хараад хэдэн жуулч ирэх вэ? Энэ бас л бодлогын л. Яг. Одоо бид нар хамгийн чухал юм бол тийм юм байлээ. Биднэрт бол олон улсын нисэх буудал юм билээ. Тэгж бид нар эдийн засгийн хэлнэ. Тэгж энд байгаа энэ кофе шопууд ч мөнгө орж ирнэ. Орлого орж ирнэ. Энд байгаа буудлууд ч орж ирнэ. Энд байгаа өмнө говьг тойрсон олон сайхан байгалийн дурсгалт газар ингээд байрлаж байгаа энэ олон кемпүүд, баазууд ч орлого олж ирнэ. Энэ бүх үндэсний талан задгадын үйлдвэрлэгчид орлоготой болж байгаа. Хөөрхөн тэмээ хийдэг, нэг дэлхүүрийн хооц хийдэг, нэг хөргөчний магнит карт хийдэг. Энэ улсууд ч бас мөнгө орж ирнэ. Энэ бол маш чухал юм байл. Тэгээ энэ зүйлүүдийг хийгээ явж байгаа. Амрагийн гэрэл зурлыг үүснэг 21 хоногийн хугацаанд дахиад Солонгос дахиад гаргая гэдэг хүсэлт ирсэн. Тэгээд дахиад гарч. Дахиад тэнд бол магадгүй одоо хэдэн мянган үзхийн те. Тэр хэдэн мянган өмнө говь, Монголын говь энд очие гэдэг ч юм энэ зүйлүүд нь бол одоо нэмэгдэх баг. Тэгэхээр ингээд энэ Солонгостой харилцаа, гадаад харилцаа бол маш үр дүнтэй. Маш үр дүнтэй. Тэгээ үр дүнтэй байгаа учраас аймгийн даргатай өсөлттэй. Аймгийн дарга Солонгос юм нэг ранкаараа явд юм байна. За. Би бол нөгөө сумын дарга, хотын дарга. Тэгэнгүүт тэнд очингуудаа би мужийн захирагтай уулзах тийм юуг үйд юм байна. Статус юм. Статус юм. Мужийн захирагч болвол одоо Солонгосын мужийн захирагч болвол Солонгосын аймгийн дарга байхгүй. Солонгосын 8 аймагтай юм байна. Тэрний нэг Чомбуг муж болвол Чомбуг гэсэн аймаг байхгүй. Тэр аймгийн даргатай ингээд уулзаад ингээд яа гэсэн ранкаараа ингээд тэгээд аймгийн даргатай хэлээд аймгийн дарга маань бас их сайхан хүлээж аваад илүү өргөн үрээнд ажиллая гэд мужийн захирагчтай уулзаад ингээд илүү одоо ингээд ойр болж байгаа. Илүү одоо ингээд бидэнд итгэж байгаа. Магадгүй бизнесээ явж гэсэн одоо энд нэг тийм гоё мэдээ гэдэг юм уу сервис барихад бол бид нар бас ингээд Солонгосын хөрөнгө оруулалтыг оруулж ирья гэдэг дээр бас ярилцж байгаа. Бидний тавьсан олон хүсэлтүүд байгаа. Сайхан мэдээ. Монголд хамгийн сайн шинжилгээний Солонгос имлэгийг 70 задгадаг хийж байгаа. Вау. Тий. Одоо яг ингээд болцсон гэж хэлэхгүй. Энэ бол нэлээд олон удаагийн ярилцлага дээр хийж байгаа. Тэгэхээр бид нар 21 аймагаас хүмүүсийн төвлөрөл болох юм тийм ээ. Солонгос явд зардлаа 50 60 70% хэмнээд өмнө говь төрж үзүүлээд хамгийн сүүлийн тоног төхөөрөмж Солонгос эмчнэр нь энд ирээд эмнэлгийн салбарыг энд нээгээд. Улаанбаатар хотоос ирнэ магадгүй. Тэгээд нөгөө эдийн засаг эргэлт энд буудал байрлал нь шинжилгээ юмудаа үзүүлнэ, орлого юмнууд ингээ тий. Ингээд бодохоор ингээ жоохон тоо бодох юм бол гоё ингээ мэдрэмж төрж байгаа үз. Тэгжээд. Тий. Тэгээд бас одоо бас туршлагатай бас ийм бас нэг компани байгаа. Тэрэндээ бас ярилцсан байгаа. Одоо Монголд бол одоо ийм усан парк байхгүй шүү дээ. Ягаа говьд хийж болох гэж. Бид нар одоо өмнөх өдрөлгүүд аймаг өдрөлгөөс нааштай ингээ явж байгаа. Улаанбаатарын ч усан парк дээр ч нэг авилгаар орлуулсан. Тийм байж. Тий. Одоо тиймнүүд явж байгаа. Гэтэ ингээд ягаад өмнө говьд хийж болохгүй гэж. Хамгийн одоо ус багтай тий. Гэхдээ магадгүй 21 аймаг Улаанбаатар хотоос ирээд ингээд тэнд оргилд. Тэр хүсэлтийг тавьсан байгаа. Тэр бас их нааштай явж байгаа. Хөрөнгө оруулалт юмнууд хий барий гээд. Тэгээ мэдээж Монгол улсынхаа хууль дүрмийн дагуу бүх юм явна. Тэгээ саналууд яаж байгаа. Тэгээ яг ингэж бид нар ингээд ингэсэн юм байлээ. Одоо монголчууд бол хизээ ингээд дандаа хүмүүс итгэлийг алддаг, итгэлцэлтэй бүх юм явж идэг тийм. Надад ингээд хөрөнгө оруулагч ингээд хамтын ажиллагаа хувийн одоо тэр бид нэр бол байгууллагатай ингээд ярихад бол ингээд ярилцж байгаа, ерөнхийлөгчтэй ярилцж байгаа ингээд юм. Мэдээж Монгол орныхоо сайхан говьд очоорой гэж уриал ингэж байгаа хамтарч ажиллаараа маш их баярлж जैन талархаж байна гэдэг бол дипломатичны хувьд бол ингээд маш ингээд зүгээр тухайн үед одоо хүнд ойлгуулж хэлнэ шүү дээ. Тэгээ ингээд ярьж байгаа. Тэгсэн чинь тухайн үед гэж манайх юу яасан? Миний нэг найз 2000 оны ихээр Монголд очижсэн юм аа. Энэ Солонгос том бол ийм бар байсан. Бар гэдэг нь одоо магадгүй тэр компани тэр нэрх мэдлээ яв те. Компанийн одоо чанар эдийн засгийн багтаамжийн хувьд хэлцэл байгаа бар байсан. Монгол руу явж ажилласан. Тэгээд муур болоод ирсэн гэдэг. Тийм түүхийг надад ярьж байгаа. Тэгээд одоо ингээд итгэл одоо бити итгэл алдаа илүү Монгол одоо гадаад хөрөнгө оруулагч юмдаа илүү хандсан хууль дүрм байгаа. Илүү та бүгдийг одоо ингэж найрсгаар ухтаж авч ингэж ажилланаа. Ялангуяа одоо өмнө талан задгад ингэж хамтарч ажилланаа гэдэг саналуудыг удаа дараад хэлж байгаа. Тэгээд удахгүй шийдвэрээ гаргана гэсэн. Тэмээний баяраар ирж одоо өмнөдөө бас үзэхээр болж байгаа ерөнхийлөгчийн тухайн одоо компаниуд гэдэг юм. Гэх мэтлээ одоо ингэ Солонгос гадаад харилцаан дээр бол хамтын ажиллагаа байгаа. Цаашаа одоо бид нэр одоо ингэ Чех, Беларусь тэгээ одоо мэдээж Хятад гэдэг ч юм уу одоо өөр ямар гадаад хамтын ажиллагаа юу байна гэдэг алан задгад аймгийн хувьд бол ингээ гадаад харилцаа илүү гоё тэлий
илүү одоо ингээд хамтран харилцан ашигтайгаар мэдээж одоо төсөөс мөн гарахгүйгээр л одоо энэ үг хэлгээд те Монгол бол тийм шүү. Ингээд нэг болгоол ингэчмээр байгаа байхгүй юу? Ингээд магадгүй нэгийг өгөөд гурыг авах ч юм уу ийм зүйлүүдийг л хийчмээр байгаа. Тэгэхээр ингээд боловсролын хувьд, эрүүл мэндийн хувьд, соёл аялал жуулчлалын хувьд ингээд яаж. Одоо бид нар газар тариалан дээр бас яах гэдэг. Хамтрах. Тэ. Хамгийн сүүлийн үеийн AI хамгийн сүүлийн үеийн одоо ийм хүний оролцоогүй хүлэмжийг одоо нэг ширхгийг одоо 70 задгад өгөө гэдэг юмнуудаа бол бас Солонгосын хөдөө аж ахуй газар тариалан хөдөө аж ахуйн газрын одоо дарга нь бол одоо амлчихсан одоо ингээд он гараад юмнууд нь бас ийгдэх гэдэг юм. Тэгээ ийм сайхан юм байгаа. Энийг ярьсан чинь надад их айгүй гой санагдаж байна. Ингээд хийж байж байгаа л. Тэгээ зарим улсууд бол үнхээр гадаад харилцаа сайн байгаа. Зарим нь одоо нэг чамбуг момбуг гэл ингээд их юм ер нь хийж байгаа юм байд юм уу? Манайс шүүмжлэн шүү дээ. Бодлогын юм алга байна. Нэг л чамбуг гэсэн байх, нэг л тэгсэн байх. Ингээд ярьсаар гоод бид хийж байгаа ажил юм чинь ажлаа тайлгнаж байгаа шүү дээ. Ингэж байгаа. Заримийнх нь хувьд бол өлег болж байна. Заримийнх нь хувьд бол үнэхээр болж байна. Барьцаа ахиулах хэрэгтэй гэдгийг хил зөвлөж байгаа. Тэгээ энэ бол маш том бодлогын юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Ард нь маш олон одоо ирээдүй харагдаж байгаа. Бид нэр сургуультайгаа илүү хамтаа ажиллагаа гин. Илүү одоо боловсон хүчнээ бид нэр тэр 14 хоног 1 сар 6 сарын хугацаатай одоо сургах барих юмнуудаа хийн. За мэдээж 2 жил 4 жилийн тэр одоо оюутан солилцоо, сурах солилцоо илүү өргөн хүрээнд хийн гэдэг чим илүү хамтаа соёлын одоо олон хамтаа ажиллагааг хамтарч хийн гэдэг чим ингээд. Бид хотын 7 хоног арга хэмжээ хийхэд энэ байгууллагууд бүгд дэмжиж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тий. Тэгээ би сая жохтой ингээд тайлан байлангаа тавьчих ажиллаа жил болж байгаа гэж байгаа гэсэн чинь шууд толгойн хэлж хэлээд үүд одоо хотын даргын ажлыг дэмжиж бид нэр яахаар байна хэлээрээ гэдэг юмнууд яаж байгаа. Тэгээ бас жилд ийм үр дүн гаргаж байгаа бол тий. Тэгээд ингээд одоо тайлан маань тавина гэсэн чинь тайлан дээр чинь одоо туслыг дэмжиж яахаар ихээр байна хэлээрээ гээл тэгж хэлээ. Тэгээ бид нэр бас сүрприз юмнууд бас одоо нэг жилийн хугацаанд ажилласан 11 сард тухайд яг одоо 11 сар тий. Яг жилийн одоо энэ цаг мөчид энэ одоо сард бол ажиллаа авч исэн. Тэгээ тийм учраас одоо иргэдийн тайлангаа тавих хэрэгтэй. Энэ бол хууль багийн ард иргэдэд 10 багтаа тайлан юм тавиад ингэ явж байгаа. Одоо нийт иргэдийн зөвлөлж чад сайхан тайлангаа тавина. Юу хийж хэрэгжүүлж байгаа, цаашдаа ямар зорилготой байгаа гэдгийг бол бүх хүндээ тавих хэрэгтэй. Бид нэр хэвлэл уудсаар тэр энэ сошиал интернет орчноорч тэр уулзаач тэр ингэ явна. Дараа оны төсөв хэрэгжиж байна. Улс сая төсөв батллаа. Одоо аймаг тун удахгүй төсөв батлна. Сум дагаа төсөв батлна. Улсын хэмжээнд одоо иргэдээсээ санал авч төсөв баталж байгаа. Аймаг бас иргэдээсээ сайхан санал авч байгаа. Сумж гэсэн бас иргэдээсээ санал авна. Илүү нөгөө иргэдийн оролцоо, ойр дотны юм чинь энэ дэр бий болох. Илүү иргэдтэйгээ ойр байх юмсан гэдэг юмнуудыг хийж байгаа. Тэгээ гадаад харилцааны хувьд бол ийм байгаа. Маш сайхан асуулт байлаа. Энэ юмнууд ингээ ярих дуртай. Ягаад ингээд хийцэн чадцсан, эхлүүлсэн учраас энэ юм ингээ цаашдаа улам сайхан өргөжөөсөө илүү олон хүн хамрагдаасаа. Бид нэр нөгөө Солонгост бас ингэж очиж ингэж игээсээ илүүтэй Солонгосын хамгийн дэлхийн мундаг ийм чадвартай ийм боловсон хүчингүүдийг өмнө аймагтаа 70 цагт авчрах гэсэн гэж. Тийм ээ. Нэг талдаа бас зардал хэмнэ. Тийш 20 үе явж сурах. Тэ 2 хүн ирээд ажиллах хоёр бас өөр. Гэхдээ юм үзүүлэх хэрэгтэй, харах хэрэгтэй. Нөгөө талаас хамтрагч байгуулах талаас зардал юм дааж байгаа нөхцөлд бол хүмүүсээ явуулаад л хэрэгтэй шин. Жохон зардал юмнууд ингээл тий. Тэр 100 хүүхэд сураад 70 задгадтай байхаас илүүтэй энэ Монгол улсын ирээдүй юмаа гэдгийг эндээс бэлтгэж байгаа нь ингээд гахалтай сайхан байлаа. Тэгээд гадаад харилцаа юм байж. Ер нь ингээд одоо ингээд ярьж байсан. Би одоо нэг дараагийнхаа гурвалжин дээр ирэх гэдэг. Ер нь энэ ярилцлагыг би нэг гурвалжингаар л ботсон юм. Дэд бүтцээ яаж тавьж байгаа юм. За хоёлоо дэд бүтцийг ярьлаа. За боловсрол ингээд ирээдүгөө чиглэсэн хүн нөрөө хэн байх юм гэдэг нэг багнаа босголоо. Нөгөө талд нь эрүүл мэндийн салбар дээр саяны бас нөгөө гадаад харилцаан дээр эрүүл мэндийн салбар маш их орж ирж байгаа учраас нөгөө бид хоёрын огтлцол энэ дээр ирж байна. 20-24 онд нутгийн шигмөрийн хөтөлбөр бол маш их зүйлийг хийцэн. Ингээд имлэгийг барьцсан, лабораторийн шийдтсэн, сургуулиудын барьцсан, одоо сургуулийн анги техникийн засцсан, технологийн одоо тэр iPad юу гэдэг линк моны танхим дэлгэц юм шийдтсэн гэдэг ингээд маш их хөрөнгө оруулалтыг хийцэн. Тэгэхээр хоёулаа нөгөө эрүүл иргэнийг энэ 80 мянга бэшээ иргэдийг эрүүл байлгахын тулд ер нь юу хийх ёстой? Хамгийн хүнд асуудал энэ агаар тоосчлтын асуудал, усны асуудал. Энэ нөгөө халдвар төвчний асуудал. Одоо өвөл болж байгаа нөгөө ханы том үг. Энэ дэр бас таныг залуу хүний хувьд яг ингээд дээшээ доошоо ингээд зааглаад байна штэ. Ахмад үе яах ёстой вэ? Залуу үе яаж эрүүл бойж болох вэ гэдэг тэр одоо юу бодож, юу төлөвлөж байгаа юм? Тий, одоо тэгэл яг хөө ингээд нөгөө 3 цагийн хэлхээс юмнууд бас байгаад байгаа. Яг эрүүл мэндийн ярихаас өмнө боловсролын хаймн дээр яг ингээд бид нар гадаг шантшаа ингэж байгаа юмнууд хийж байгаа. Яг таас хэллээ өнгөрсөн 4 жил маш сайн хийсэн. Сүүлийн 1 жил өсөлтөө өмгөө хөтөлбөрөөр бид нар боловсруугаа
боловсрол руу хамгийн хөрөнгө оруулалтыг хийсэн, эрүүл мэнд рүү хамгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Өмнөд аймгийн төсвийг ингээ графикаар хаад үзэх юм бол 30% нь боловсрол. Тэрний 20% нь бас ингээд нийтийн 50% нь энэ хоёрхан салбарт явж байгаа. Илүү одоо бид нар бол эрүүл иргэн, илүү боловсролтой иргэнийг бий болгохын тулд аймаг бодлого гаргаад явж байгаа. Энэ юм хийгдэж байгаа. Бид нар маш олон одоо зөв зүйлүүдийг хийж байгаа. Энэ бол үр дүнгээ өгж байгаа, сургуулийн орчин нөхцөлөө сайжруулж байна. Илүү тав тухтай болгож байгаа. Илүү одоо багшийн ажлын орчныг сайжруулж байна. Багш нараа барьж байна. Бид нар Өмнөд аймгийн өсөлтийн өмнө хөтөлбөрөнд бол чадварлаг багш, хөгжсөн хүүхэд гээд маш олон одоо 20 гаруй хөтөлбөр байгаа шүү дээ. Зөвхөн боловсролын салбар. Тийм, боловсрол руу ингээд яасан ингээд хөтөлбөрүүд зөндөөн байгаа. Эдгээр бол үр дүнс. Мэдээж бид нар нийгмийн одоо халамж, нийгмийн одоо тэр зүйлүүдийг одоо хангахад бол маш олон зүйлүүдийг хийж байгаа шүү дээ. Тийм ээ. Сар болгон 400 мянган төгрөг өгж байгаа. Багшийн одоо доктортой байлгахад, ажиллахад, тэгэл байр орон сууц энэ дэр нэг төрийн албаа агчийн дэмжлэг юмнууд гэдэг ч юм уу юмнууд ингээд хийгдээ явж байгаа. 70 задга дээрсэн бас хийгдээд ингээд тэр юмнууд ингээд үргэлжлүүлээд хамтраад арай жижиг юм дээр магадгүй 70 задгаар орооч юм аймаг том бодлогын юм дээр орцооч юм ингээд маш сайхан явж байгаа. Эрүүл мэндийн хувьд бол одоо бид бүхэн урьдчилан сэргийлдэг. Тэгээд ийм нэг эрүүл мэндийн боловсрол, зөв дадал, хэвшил энэ зүйлүүдээр орох хэрэгтэй юм. Бид нар ахмад руугаа хандсан үзлэг шинжилгээнүүдийг бас энэ жил нэг жилийн хугацаанд бас нилээдгүй хийлээ. Дунд өрөөг хандсан. Одоо ингээд бүр бага насныхаа хийж бас цэцэрлэгийн 2-3 насныхандаа бол үзлэгүүдийг бол бүх цэцэрлэгээр хийгээд дууссан. Аймагт 12 цэцэрлэг байна. Бүх цэцэрлэгээр хийгээд 2-3 насны хүүхдүүдэд ингээд хийгээд дууссан. Үзлэгүүд нь хийцэн байна. Одоо бид нар илүү чирэгжүүлэх хүүхдүүдэд. Яг зөв. Чирэгжүүлэлт хийх болсны дараа биш. Тийм. Өвдгөөс өмнө чирэгжүүл. Бид нар нөгөө одоо ингээд эмчнэр бүх л хүмүүс зөвлөдөг тийм ээ. Цагаан идэгээд аарц тий. Одоо юу гэдэг илүү одоо хөлс гаргасан сайхан шүлтэй хоол моол гээл янз янзын ардын юм сайхан юмнууд байна штэ. Үнэхээр одоо эрүүл мэнд боловсролт хэрэгтэй юмнууд тий. Тэр юмнуудаа хэрэглэхийг зөвлөж байна одоо эмчнэр маань хийж гэдэг ч юм уу. Усаар чирэгжүүлэх. Манай нэг юм бодвол бас юм нэраа одоо ээж эхчүүд одоо яадаг бага насны хүүхдүүдийг одоо усаар чирэгжүүлдэг тийм төвүүд гарцсан байна. Тэд нартай одоо хамтраа явж байгаа. Бид нар одоо энэ оноос өмнө 200 ээжийг 200 одоо хүүхдийг одоо яг энэ чирэгжүүлэх энэ одоо юунд оруулах гэж байна. Тэгээ мөн гоё юм урайлгуудыг гаргаж байгаа. Тэгээ бид нэр одоо 70 задад 3 өрхийн эмнэлэгтэй. Ер нь бол хуулиараа бол 8000 тутамд нэг өрхийн эмнэлэг байна гэж байгаа. 3 өрхийн эмнэлэгтэй гэрээд болж байна. 24,000 хүнд үйлчлэх ёстой өрхийн эмнэлэг байна. Одоо 70 задад 34,000 хүн амтай. Яг бүртгэлтэй. Тэгэхээр дахиад өрхийн эмнэлэгтэй яг салбарлаа ингэ явж байгаа. 3 өрхийн эмнэлэгтэй одоо багийн эмч гэдэг бол хамгийн их нь иргэддээ очиж эрүүл мэндийн үйлчлэг хүргэдэг. Багийн дарга бол хамгийн ихэнд очиж иргэддээ төрийн үйлчлэгийг үзүүлдэг. Ийм одоо хүмүүс шууд харьцдаг. Тэгэхээр бид нар бол энэ баг өрх рүүгээ хандсан эрүүл мэндийн одоо энүүдийг маш хийж байгаа. Бүгдэн санал сэтгэл сонсож байгаа. Сурах хүмүүсээ сургаад бид нар солонгос руултаа сургаад энэ цолцоо юмнууд ингээд явуулж байгаа. Тоног төхөөрөмж юмнуудын одоо яг юу хэрэгтэй байна? Энэ уламжлалтай чи юу хэрэгтэй байна? Энэ дээр чи юу хэрэгтэй байна? Бүх юмнууд хийж. Одоо манай 3 өрхийн эмнэлэг чинь цахимаар одоо нэг ойчор дугаар юмуд авдаг болсон. Эмчээ сонгодог болсон. Оо за. Та хэд одоо хэвлэлийн улсууд эрдэнэ дэлгэн очиод үзэрэй гэж хэлмээр байна. Одоо их хайтайхан болчихсон. Ийм дэлгэц тавьчихсан. Тэгээд цагаан сонгоно, эмчээ сонгоно. Тэнд очрох шаардлага байхгүй. Би 3.15 цаг авлаа, очтоор авлаа, биелээ авлаа тэгэл яваад 3.15-д очиод үзүүлчихнэ. Ажлаа амжуулаад. Тэнд амар их ойч дараад үздэг юм байхгүй болсон. Тэр юмнуудыг хамгийн их шийдсэн иргэдийнхэн тав тухтай байдлыг. Тэгээ нөгөө талаар бол нөгөө багц дутуу инженер, багц дутуу хүн бол юм их хэцүү шүү дээ. Эхнээ сэтгэл байгааз. Тэгээд одоо тэр эмнэлэгт хэрэгтэй, анхан шатны тусламж үйлчлэгэн дээр хэрэгтэй, манай өргөтөр хэрэгтэй, бүх тоног төхөөрөмжийг авч өгсөн. Шаардлагатай юмнуудыг энэ жил бол хийшидэд өгсөн байна. Тэгээд ирэхээр одоо бас учиртай болж байгаа. Одоо бол өрхөн маань бас зарим нь бол машин дээр гэдэг ч юм уу илүү одоо нөгөө жирэмсний хяналт гээл гэртээ байж чадах нь очиж үзэх хэрэгтэй. Энэ бол хуулийн дагуу ингээд ажилтдаг. Тэгээд магадгүй одоо тэр техник хэрэгсэл гэдэг ч юм ийм улс маань одоо нөгөө хяналтын тухай хууль хэрэгжээ хэлсэн. Зарим юмнуудыг ингээд яг хүснээр хийж болохгүй юмнууд маш их байгаа шүү дээ. Хуульдаа ингээд хоригдож байгаа ингэж байгаа гэдэг ч юмнууд байгаа. Гэхдээ бид нар бол нөөц бололцоогоо ашиглаад илүү иргэддээ хүрсэн. Иргэдээ илүү энэ төрийн үйлчлэгээ ялангуяа эрүүл мэндийн үйлчлэгэн дээр бол маш их одоо өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол 70 задгаад аягүй их анхаарч ажиллалаа. Тэгээ энэ бол бас үр дүнгээ хэлж байгаа. Бид нар компаничлсан хамдуудаа үзсэн, үзэг шинжилгээ, хувийн одоо тэтгэвртэй гарцсан одоо манай ахмад эмчнэр байна. Эдрийг аягдуулахгүй шүү. За. Тэ ахмад эмчнэрд ажиллаад ингээд явж байгаа хүүхдийн олон бид нар гавьяат эмчнэр байна, гавьяатууд байна. Ээлж амралт юунд насны тэтгэвртэй гарцсан. Гэхдээ энэ улсууд чинь бол одоо тэр одоо сурсан мэдсэн арга туршлага нь бол байж л байгаа шүү. Тэрийг ашиглая гээд тэдэртэйгээ хамтарч ажиллаж байгаа.
бүх одоо багуудаараа яваад ингээд үйлчлэгээ хийсэн, хүүхдүүд рүүгээ хандсан. Дунд үеийнхэн буюу одоо энэ нийт иргэдэд хандаад бид нэр 100 одоо эрүүл мэндийн солонгосоос 50 ямч хараад бид нар бол энд нийтдээ чинь баг 3,000 гаруй 4,000 хүнийг үдцсэн шууд үйлчлэг хийгдсэн ингээд 10 хэдэн төрлөөр ингээд. Тэгэхээр эрүүл мэнд дээр бол яаж байгаа мэдээж одоо аймаг бүрээнд бодлого эрүүл мэндийн газар, Монгол засгийн газар бодлого хөтөлбөр тэр өвчлөлийг бууруулах, хавдрыг бууруулах гэдэг манай аймаг иргэдийн хурлаар баталсан. Хавдрын одоо анхны одоо ийм тасагтай болчихсон. Энэ хавдрын одоо эмчилгээнүүдийг хийгдээ эхэлсэн гэдэг ч юм уу. Аймгийн хүрээнд өсөлттэй өмнө аймгийн хүрээнд хөтөлбөрийн хүрээнд бол хийгдэж байгаа эрүүл мэнд рүү хандсан маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Маш олон зүйл байна. Бид нэр боот илүү өргөжж байна. Хүүхдийн 50 ортой эмнэлгээ барьж байна. Одоо нөгөө жаргалан төвгээд одоо тухайн ажилтнанд орох бах. Яг энэ уламжлалтын чиглэлээр яадаг одоо 40 ортой эмнэлэг одоо дахиад бий болох гэж байна гэдэг ч юм уу. Аймаг дээр хийж байгаа өмнө нь аймгийн хэмжээнд хийж байгаа юмнууд байгаа. Далан задад сумын хэмжээнд хийж байгаа бас ингээд юмнууд байгаа. Аль аль нь үр дүнгөө гэж байна. Сайн байгаа. Гэхдээ бид нар өвчлөлүүдийг бууруулах хэрэгтэй. Хамгийн чухал юм бол одоо эрүүл мэндийн боловсрол багтдаг. Тэгэхээр нөгөө эхнээсээ л эхэл. Тэгэхээр эхлээд юу ярьлаа тий? Яг тэрлүүл орж ирнэ. Харилцаа хандлага ажиглаад эрүүл мэнд бодож байна. Хүүхдүүд нам авгааж байна. Тийм ээ. Үнэхээр одоо орой хүнд хоол идээд шарсан хайрсан юм идээд нөө гэдэг ч юм ингээд ийм наад захын эрүүл мэндийн боловсрол. Тэгээд дээрэс нь эхлээд нийтийн биеийн тамир гэдэг зүйлүүдийг маш хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд энэ бол хөгжиж байгаа. Манай ахмадууд хамгийн хөгжүүлж байна. Шормон бүжиг гэдэг маш сайхан юмнуудыг хийж байгаа. 70 задаа дэмжиж хамсаж байгаа. Софт волейболын тэмцээн гэж байдаг. Ийм зөөлхөн бөмбөгтэй волейбол тоглодог ахмадууд. За алхалтын юмнууд бас их сайхан ингээд явж байгаа гэдэг чинь. Илүү одоо спортоор эргүүлж. Хөдөлгөөний дутагдлаас ангижрээ. Тэ? Тэр зүйлүүдийн төрийн албаагч ялгаа байхгүй. Иргэд маань ч ялгаа байхгүй. Бид нар одоо ингээд өнгөрсөн одоо 4 жил хугацаанд бол 2 багийг бол спорт заалтай болгосон. Тэнд бол маш үр дүнгүй өгч. Байнгын битүү иргэд маань тэнд одоо тэмцээн уралдаанаа хийж байна, цагаа авч байна, заалаа тойрон гүйж байна, юмнуудыг хийж. Дахиад бусад багуудаа бүгднийг заалтай болгох гэдэг зорилт байна. Зургийг зурулж байгаа бид. Дараагийн юм бол нөгөө хүүхдийн сонсох өдөр их сайхан өдөр байгаад. Засаг дарга одоо шатны засаг дарга хүүхдийн сонсох хэрэгтэй. Сар болгоны нэгэнд. Сар болгоно. Сар болгоны нэгэнд. За энэ дээр бол хүүхдүүдээс маш их юм байна. Би одоо өнгөрсөн сарын нэгэнд бол одоо энэ 5 дахь сургуулийн хүүхдүүдийн саналыг сонссон. Хамгийн олон хүүхд 2000 одоо 1-р сургууль 2-р сургууль бол 2000 гаруй хүүхдүүдтэй дандаа. Ямар хөө шат насны хүүхдүүд тий. Орж хэлж засаг дарга ийм байна. Тэр бол цагаахан шууд өөр тулгаж байгаа нүүрэн дээр тулаад ингээ асуудал болоод ирж байгаа юмнуудаа шууд засаг даргатай хэлж байгаа. Бид нар зааланд ингээ тоолч чаддаг уу? Том ахнар бөмбөг тоглоод толгой зөгчих гээд байдаг гэж асуудлууд ярьж байна. 2000 хүүхэдтэй сургуульд ганцхан спорт зал байгаа байхгүй. 2-3 анги зэрэг орж байгаа. Яг бид нар Улаанбаатар хоттой бусад аймагтай харьцуулахын хувьд бол харьцуулшгүй л тий. Сургалтын техник орчин нөхцөл бол сайн байгаа. Гэхдээ бид нар боловсролын стандартыг анги дүүргэлт 20-той байх хэрэгтэй. Цэцэрлэгийн тоо тий заал ямар байх хэрэгтэй гэдэг дээр бол анхаарч. Тэгээ эрүүл мэндтэй холбоо ярихад заалыг бол нэмэх хэрэгтэй юм байна. За нэгдүгээр сургууль жижиг заалтай байсан, том заалтай болсон. Бага ангийн хүүхдүүд нь жижигдээ ороод, том ангийн ахлах ангийн хүүхдүүд нь том зааланд ордог. Энэ шиг 70 задгадын 7 ерөнхий боловсролын сургууль байгаа. 7 сургуулийг бүгдийг 2 заалтай болгомоор байгаа байхгүй. Тэгээ энэ ажлууд төр. Энэ бол иргэдийн одоо нийтийн биеийн тамир, эрүүл мэндийг бодсон маш том хүүхдүүдэд хандсан. Бид нар ийм суурийн багаас нь эхлэх хэрэгтэй. Хавдрын өвчлөл маш их байгаад бид нарыг маш их ярьдаг. Гэхдээ өрсөн сэргийлэх юм яг юу хийж байгаа? Яаж хөдөлгөөн нэрвүүлж, яаж энэ эрүүл мэндийн боловсролоо хандах юм гэдэг ч юм уу. Энэ зүйлүүдийг нөлөөллийн толгойд нь орсон тий гэдэг нэг гэрэл асаасан тэр зүйлүүдийг л одоо эрүүл мэндийн боловсрол дээр бас хийх ёстой юм байл. Бид нэр сайхан олон эмнэлгүүдийг барьж болно, олон давхар хавдрын юуны үеийн бүх эмнэлгүүдийг барьж болно, хийж болно тий. Төсвийн багтаамжнууд бас магадгүй айгүй эмнэлэг бариад л аж болно. Сайн амшир бэлдээд аж болно. Гэтэ өвчлөл олон л нэмэгдээд байл яах вэ? Тий. Тэрийг өрсөн сэргийлэх одоо нэг өрсөн сэргийлэх үйлчлэг шинжилгээнд хамрагдах жилдээ нэг удаа та үнэхээр нэг биендээ өөртөө хайртай бол ингэж яа гэдэг юмнуудыг бид нар маш сайн хийж ойлгуулах хэрэгтэй юм байна. Тэгж ээжээж одоо ингээд маш зөв зүйл рүү явна. Тэгж ээжээж эрүүл ирээдүй болно, эрүүл нийгэм болно. Өмнө говийн одоо хөгжил тэн дээр харагдана. Би яг над тэр чинь нэг бодит жишээ өөр дээр хэлэхэд би нэг улсын том эмнэлгийн эмчтэй зүгээр санамсаргүй эрчим тэмчилгээний тасаг хэдэн ортой ингээ асуужгүй. Гэсэн чинь нэг цөөхөн тоо хэлсэн. За надад бол одоо тэр нь цөөхөн гэх юм уу, ачаал одоо тэр салбарын хувьд гэх юм бол одоо их гэх юм уу тий. Тэгээ юу вэ энэ ч одоо би тэнд ингээд нөгөө олон үйлчлүүлэх юм шиг юм бодож байгаа байхгүй. Яг тэрүүрээ иймхэн ортой тэгээ бусдны яах юм гэсэн чинь
Харин бид нэр энэ эмнэлгийн орыг цөөлөх ёстой. Өвчлөгчдийг энд оруулж ирмээргүй. Масаараа эрүүл саруул баймаар. Нэг ор хасмаар байна. Тэгжиж тэр бодлого энэ бодлого юм а гэсэн чинь би бодож байгаа. Нэрээ ягаад заавал өвдчихэд ийшээ орох гээд байгаа юм бэ? Өвдөхгүй л байл. тий өвдөхгүй. Тэгэхээр тэр орчныг бүрдүүлнэ гэдэг чинь аюул чухал. Яг ингээд таны үндсэн яриануудыг ингээд базаад ярихад та аймгийн иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгч хүн. За энэ жилийн хувьд гэх юм бол одоо магадгүй нөгөө нутгийн шиг 2024 он бас эдийн засаг нөхцөл өөр байлаа. Гэхдээ ингээд нөгөө аймгийн графикийг харахаар 21 онд улсад одоо 70 тэрбум төлдөг байсан бол одоо хэд үрчиж вэ? 1.580. Энэ одоо ингэж үржиж болдог тоо юу гэдгийг баргийн хүн хараад ойлгож болохоор инкер чин гэдэг юм ингээд өөрөө ирэхгүй зүрхэнд ингээд нэг юм таг гэд орж ирэн толгойд нэг юм бодогдно. Хэцүү бас чанга жилийг бас 1.5 их 80 дээр аймаг улсад төвлөрүүлээд ажиллаж байна. Тэгээд энэний үр дүнд нэг жил та хэд маань ажиллахад бас чамгүй байсан бах. Тэр тухайгач бас ингээд яриануд дундаа дурдж байна. Болохоор одоо ирвихээрээ гэдэг шиг ямар сандал нэрээ одоо тэтгэврийн амралтандаа гарсан эмчнэрээ дайчилж яах вэ? Энд чинь нөгөө төрлийн бодлого хамтын ажиллагаа бас тэнд байгаа хүнийг гэртэн тэр их мэдлэг боловсрал туршлагыг суулгаад аймааргүй ингээд сонсоход их таатай байна. Энэ л нөгөө төрлийн зөв менежмент гэж харж байна. Одоо би таныг аймгийн төлөөлөгч байсан энэ нэг жилийн хугацаанд ер нь аймаг ямар хөө эдийн засагтай ямар төлөвлөлтөй яаж ажиллав гэдэг нэг ерөнхий бодлогын бас нэг тухай нэгэн дуулцсныхоос асуугаад төлөөлөгчнэрийн ажлыг бас танаар дамжуулаад нэг тойм үзэгчдэд бас сонсгохыг хүсэж байна. Төлөв одоо ард иргэдийнхээ итгэлээр одоо 2 дахь удаага сонгогдсон. Аймаг орон төвчийг явж байгаа. Өнгөрсөн 4 жил бол нэлээд ажлуудыг хийсэн. За төсвөө тэлэхэд бол бас зүгээр байж байгаа том болчихоогүй шүү дээ. Маш их ажиллагаа явж байгаа. Энэ олон мянган төрийн албаагч манай татвар ингээд бүгд ажиллаж байгаа. Олон уул уурхай байна. Бид нар энийг зөв болгосон байхгүй. Одоо тухайд одоо аймгийн орж одоогийн аймгийн дараа инхот дараагаар ахлуулсан ажлын хэсэг бол одоо энэ ажлыг эхлүүлсэн. Бүх уул уурхайтай явж уулзаж татварын одоо шинэ хуульч одоо бий болсон. Боломж нь одоо аймагт орлого нь үлддэг тий 40% нь үлддэг юм болсон. Энэ дээр бол инхот дараагаад орлогч байхдаа энэ ажлыг эхлүүлчихсэн. Дараа нь одоо миний хувьд бас энэ ажлын хэсгийг ахлаж одоо төсөв бүрдүүлэх ажлын хэсгийг ахлаж ингэж ажиллаж байсан. Тэгээд энэ төсөв бол үе шатаагаар нэмэгдсэн. Одоо ч ингээд аймгийн орлогч нэг бол одоо бас хийгээ ингээд явж байгаа. Жил ихсэн умгаан төсөв бүрдэж байгаа. Гэхдээ харамсалтай нь яг тэр бүрдүүлсэн хэмжээгээр Улаанбаатар хот руу улсын төсөв рүү татагдаж байгаа тийм. Гэхдээ яг энэ жилийн хувьд бол яг мэдээж төрийн хэмнэлтийн хууль одоо хэрэгжээд одоо 2 жил ингээд болж байна тийм. Хэмнэлтийн хууль явж байгаа. Аймаг орон нутаг ингээд улсад төлрүүлэх дүнгийн бол одоо иргэвчтэй 100% бүрдүүлж чадахгүй гэсэн. Бид нар 70-80-90%-тай бол бүрдүүлээд ингээд явж байгаа. Тэрнээс гадна Унгой аймаг амьдрах Унгой аймаг одоо энэ бүтээн байгуулалтыг Унгой аймаг энэ багш эмчнэрийн цалин хуудсыг нэмэх энэ одоо энэ зүйлүүд рүүгээ энэ одоо бүтээн байгуулалт руугаа их юм үлдэх ёстой тийм ээ. Тэг ингээд тийгдээ явж байгаа. Төсвийн хувьд бол энэ жил одоо улсын төсөв дээр бол одоо Унгой аймаг бол 1.1 их 80-ийн бол төлөвлөлөд 1.7 байсан шүү дээ. Яга хасагч байгаа гэж бодож байгаа. Манайх нөгөө Унгой аймагч нөгөө бонд гарах гэж байгаа суур зардал дээр энэ бол ороод ирж байгаа. 500 тэрбум төгрөг бол тэгээд ингээд бага юм шиг харагдаж магадгүй. Гэтэл бол тэр чинь одоо эргээд төлөгдөх ёстой л өөр шүү дээ. Тэгээд одоо ингээд сайхан бүтээн байгуулалт юм хийгдэн станцтай болоосаа гэж үзэж байгаа. Тэгээ аймгийн иргэдийн орон төлөвчд маань илүү одоо хэмнэсэн илүү одоо зөв зүйл зарцуулсан. Ойлын сая ярьлаа, боловсрол ярьлаа, эрүүл мэнд ярьлаа. Ер нь одоо энэ оюун санааны хувьд ер нь одоо энэ хот болох Унгой яаж хөгжих ёстой гэдэг талаар бас товчхон бөгөөд тодорхой бас нэлээдгүй ярьлаа. Энэ зүйлүүд рүү бол яг одоо Унгой аймгийн бодлого болвол том ерөнхий утгаараа явж байгаа. Тогтвортой явж байгаа. Төлөөлөгч нар бол энэ лүү одоо бодиттой одоо хөрөнгө оруулалт юмудаа чиглүүлж байгаа бодлогыг ярилцж байгаа. Ямар ашиг дэвшилт гарч байна. Тэгвэл эрүүл мэнд рүүгээ л оруулах нь зөв юм байна. Бид нэр боловсрол руугаа л оруулах нь зөв юм байна. Гэт энэ жилийн төсөв бол илүү 50% нь бол энэ хоёрхан салбар дээр ингэж явсан юм юмнууд байгаа. Тэгэхээр энэ бол ингээд сайхан бодлого бол үргэлжлээд ингэж цааш явна. Дараа жил тусан тех огч болж байгаа. Одоо тун удахгүйс Унгой аймгийн төсвийг харилцаж эхэлнэ. 12 сарын хуулиар бол 12 сарын 5-ны дотор оруулах хэрэгтэй. Тэг ингээд хурлын тав ингээ гарах бах. Тэгээ аймгийн иргэдийн хурлал бол одоо ингээд нэг чигт хараад ингээд төрийн залгамж чанар тэгээд энэ одоо бодлогыг бол илүү хэмнэлттэй бөгөөд илүү үр дүнтэй төсвийг бий болгож батлаж тэгээд аймгийн тамга газар мэдээ засаг дарга нэг л том болгоотой байгаа шүү дээ. Өсөлттэй Унгой аймаг энэ аймгийн доор ингээд
үндсэн 5 жилийн төлөвлөгөөнүүд бол ингээд иргэдээ сайн санал авсан, иргэдийнхээ саналыг тусгасан, асуудалтай газар хөрөнгө оруулсан, ирээдүгөө харсан, ирээдүгөө ганцхан жилээр биш 10 20 жилээр харсан төлөвлөлтүүдийг хийсэн ийм одоо сумын цаг даргын өсөлттэй магадгүй хамбаа өсөлттэй, далан залуу өсөлттэй цогтойгоо гэдэг ч юм уу энэ хөтөлбөрүүд чинь ингээд дагаад бүгдээрээ явж байгаа. Тэгэхээр ингээд нэг чих тараад нэг зөв юмны толоо бүгдээрээ ингээд хүчтэй зоригч болоодаад илүү хурдан түргэн шуурхай ажиллахад Өмнөгов аймаг хамтаараа энэ удирдлага магадгүй одоо энэ 4 5 мянган төрийн албаа агчид бүгд одоо нэг сэтгэлээр ингээд ажиллаж байгаа нь бол одоо ингээд үр дүн гаргах илүү иргэдийн амьдралын чанар хүртээн сайжрахад бол нөлөөлөд ингээд явж байгаа гэж бодож байна. Тэгэхээр ирээдүйн ингээд бас сайхан харагдаж байна. Одоо ингээд бид хоёрын ярилцлага яг хөө ингээд төрийн бодлого менежментийн асуудлыг ингээд яриллаа. Эндээс яг хэрвээ бизнесийн хүнтэй би ярилцсан бол нөгөө үзэгчид маань яаж би бизнестэй болох вэ? Яаж би одоо ингээд амьдрал маань инхүү тийхүү те бизнесээ өргөжүүлэх үү гэдэг өнцгийг сонсох бах. Яг тэр чиглэл рүү би сүүлийнхээ асуултыг тавиад хоёулаа ерөнхийдөө ярилцлага бас өндөрлөлийн мэдээж олон ярилцлагыг хоёулаа цаашаад сэтвчлээд хийсэн зөв юм байна гэдэг нэг би бас бодож сууж байна. Нэг удаа ингээд нэг маш олон мэдээлэл чихэд явах биш. Энэ юу вэ гэхээр нөгөө жижиг дунд үйлдвэрлэл. За дөнгөж сая нөгөө засгийн газар бүх сайд нартайгаа хэвлэлийн мэдээлэл өгтөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэг хүнд ногдох юуг одоо хөгжлийн 5 жилийг тавихтаа $10,000 төгрөгнэ гэдэг нэг 10,000-ыг задгаа тоотой байсан санагдаж байна. Хүргэнэ гэж. Энэний гол хөдөлгөгч хүч нь бол жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид. Тэгвэл Өмнөгов аймаг Далан задгад бизнес эрхлэгчтэй. Нөгөө одоо жуулчд ирээд худалдаа авах чадварыг нэмэгдүүлэх, илүү эрүүл аюулгүй сайн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, нутгийн бэрээндээ зарж борлуулах тал дээр одоо ямар бодлого барьж байна гэдгийг бас асуумаар санагдаж байна. Тийм одоо маш сайхан асуулт байна. Би ч ингээд асуухгүй болохоор чинь өөрөө яриа л гэж бодож байлаа. Тийм. Яг энэ сэдв үлдчихэд байсан. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэл гэдэг бол энэ өрхөн үйлдвэрлэл гэдэг бол угаасаа л одоо Монголыг авч явж байгаа нэг том хэсэг бүлэг. Энэ дээр л тогтож байгаа юм бол. Тэгээ Өмнөгов аймгаас эхлэв. Аймгийн хувьд бол одоо жил болгон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих энэ сан дээр энэ дээр бол тэрбумаар мөнгө тавьдаг. Сайн явж байгаа. Олон компани одоо яаж байгаа. Бид нэр одоо Өмнөгов аймаг одоо энэ жил өсөлтөд хөтөлбөрийн хүрээнд бол нийтдээ одоо 5 орчим тэрбум, 7 бүр хүрж ирсэн. Бус аймагуд тийм байхгүй, 1 тэрбум, 100 сая гэдэг одоо би яг тэр бус аймагуд мэдэхгүй байна. Ямарсан Өмнөговын хэмжээнд ингэж ирж жижиг дунд үйлдвэрлэлүүгээ санаа тавьж одоо мөнгөний иргэдийн урлагаараа хангалттай батлаа тэр сан дээр тавьж өгөөд энэ бол Өмнөгов шалгаруулахгүй шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн санал Улаанбаатар хот руу тэр мөнгөө явуулаад, оруулаад тэндээ шалгаруулт юмнуудаа хийгээд маш инээл ангид маш бол шудраг юм юмнууд болж байгаа шүү дээ. Шалгаруулт юм бол шийдэгчдэг. Тийм захимаар шийдэгч чад одоо тэнд бол одоо энэ Өмнөговын дарга удирдлагуудад оролцохгүй байна. Тэгээ сургалтуудаа маш тавиад өгч чинь сургалт юмнуудаа хийж байгаа. Тэгээ аймгийн хэмжээнд бол одоо ингээ сайн явж байгаа. Үйлдвэрийн бүс байгуулагдсан 50 газар бүгд мэдчихэж байгаа тийм. Таны ноос нугах үйлдвэр, ингийн сүүний үйлдвэр, хог усруулах үйлдвэр ажилтнанд ороод ингээд эхэлж байгаа. За цемент одоо асфальтны үйлдвэрүүд ингээд барьсан. Нийтээр нь 20 гаруй үйлдвэр бий болно гэж төлөвлөсөн аймгийн иргэдийн урлаар бол. Эхнээс нь сайн явж байгаа. За энэ дээр тэрнээс гадна илүү нарийн жижиг юм бол жижиг дунд гэж ярьж байгаа. Тэгэнгүүтээ бүр дахиад доошоо ингээд явах юм бол өрхийн үйлдвэрлэл. Боломжч нэг гараараа өрх юм хийдэг, аялал жуулчлалын магадгүй хөрхөн жижигхэн тэмээ хийдэг, энгийнээр ярих тийм. Тэр тэмээгээ борлуулдаг, жилдээ нэг нийтийн 2 сар 3 сард 1000 хийдэг. Тэгээд жуулчлалтаа борлуулцдаг, өрхийн орлогоо нэмэгддэг. Өрхөөсөө тийм өрхийн орлого нэмэгдчихвэл тэр хүний амьдрах орчин илүү сайжирна гэдэг ч юм энэ зүйл үү. За энэ дээр бол одоо Далан задгад бол одоо би ажиллаад бол хотын баялаг гэдэг хөтөлбөрийг бий болгосон. Энэ хөтөлбөр одоо нэг жилийн хугацаанд маш сайн явж байна. Үйлдвэрлэгч нартай бодтойгоор болчихж байгаа. За тантай бол ингээд очиод болчихж байгаа. За ийм мэд юм байна, ингэдэм байна. Яаж танд юу хэрэгтэй? Эхнээс нь ингээд уулзсан. Би одоо ингээд 100 гаруй бизнес эрхлэгчтэй өрх үйлдвэрчтэй уулзсан байна. Өнөөдөр ихт одоо бид нойлын цаас хийдэг. Үйлдвэрлээд 6-7 жил болж байгаа. Салбитекс үйл үед гаргацсан. Тэг магадгүй ойдлогоо эхний ээлжийн нийлүүлс одоо нийлүүлж чадхаан байшлаа гэж. За энэний дараа бол би нөгөө ханган нийлүүлэгчтэй холбоотой бас нэг юм ярина. Ингээ хотын баялаг ингээ явж байгаа. Тэгээд би ингээд бодтойгоор яг ингээд очиул заад үйл ажиллагаатай танилцаад дэмжих туслах юм юу байна? Давхар ийм сурчлагаа хийчихэж байгаа. Хэвлэл мэдээлэлтэй очингууч ингэж энд ийм хүн юм ийж энд ингэ талах хийж шүү. Энэ их үр дүнтэй юм байна. Ингэж юм шүү. Энэ дээр хэрэгтэй юм байна. Энэ нэрүүл цэвэр ийм байна гэдэг ч юм уу те. Тийм үү давхар ингээд гэж. Тэр нь бол магадгүй ингээ орлого нь өсөж байгаа. Бизнес нь өргөжж байгаа. Энэ олон жишээг ярьж байна. Энд дээр хаар одоо бүр юм түүх ярих гэдэг.
Маш их олон юмнууд би нэг 100 гаруй хүн дээр бичлээд өөрийнх нь үйлдвэрүүдтэй гэрт нь очиод гэртээ хийж байгаа юмнуудаа ингэж борлуулдаг. Тэрэн дээр нь гүр болоод ийш нь борлуулчих зүгээр байна. Энэ дээр нь дэмжиж өгөөч. Энэ дээр нь рекламадаад өгөөч. Энэ дээр нь одоо бид дараа жил жидүүд ормороо энэ ингүүл ямар надаа нэг юм зөвлөөч туслаач. Зөвлөн туслах үйлчлэгээ давхар яваад. Тий. Энийг юм хийх гэхээр ингээ болохгүй. За би учиргууд зөвлөн тусч байгаа юм биш. Гэтэ ингээд холбож өгч байгаа. Зөвлөн туслах үйлчлэг хийж. Тэгээ мэрэгжилтэнтэй очиж байгаа юм тий. Тий, мэрэгжлийн хүнтэй очиж байгаа. А тэгэнгүүт ингээд маш олон юм дээр цаас бүрдүүлж. Эдийн засаг цаас бүрдүүлж. Би чадахгүй байна. Тэгээ одоо энд орж чадахгүй байна гэдгийг шууд хэлж байгаа. Тэр цаасан дээр нь бүрдүүлээд өгье л та. Тэр цахимаар тэрийг илгээгээд өгье л та. Туслаад өгье. Тийм зүйлүүд хийж байгаа. Тэгээ хотын баялаг хөтөлбөр бол маш үр дүнтэй байгаа. Маш олон бизнесүүдийг дэмжсэн юмнууд явж байгаа. А бид нар бол учиргүй за ингээд зээл ийм жидүү энэ төр гэж байгаа юм биш л те. Мөнгө гэж байгаа юм биш. Бид нар бол илүү одоо тэр хүнд илүү их одоо бизнесээ ихт нь урам хайрлаж байгаа. Илүү их одоо тэр одоо бизнесээ өргөжүүлэхэд нь тус дэм болж байгаа. Гүүр болж байгаа. Арын зааж өгч байгаа. Чиглүүлж байгаа. Тэгж энэ жижиг дунд үйлдвэрлэл явж байгаа. Нэг юм хиймээр супер санаа байдаг. Яг хийхээр болдог те. За ингэ би ингээд байр саван барьцаалаад эдий зээл авч нэгэнгүүтээ ингэ чинь тэг эндээс нэг жидүүгээс нэг эдий зээл авчвал болох гээд байна. Одоо гой санаа нь байгаад байна шүү дээ. Өмнө говьд хүн төвлөрч байна, уулуурхаа ингээ өгжиж байна. Би энэ лүү явуул хэл та гэдэг юмнууд ингээд болгонд байгаа. Гой санаанд байгаа. Бид нэр стартап гэдэг залуучуудын гарааны бизнес хийж байгаа. Энэ жил одоо 10 одоо ийм топ одоо бизнесийг гарааны бизнесийг тодруулахаар одоо ингээд зарлцсан явж байгаа. Бид нэр төсөв дээр өнгөрсөн 4 жил төсөв дээр 150 сая төгрөг тавьж өгсөн 10-ыг нэг одоо юунд бол 15 сая төгрөг. Ингээд 5 3 гэхээр ингээд болохгүй байна. Яг хийх гэхээр нөгөөт нь дутагдаад байна. Тэгээ өөрөө ингээд залуучуудын гарааны бизнес ингээд хийхээр 18-аас 39 нас шүү дээ. Нас нь бол. Тэгээд энэ хингүүт нэг чинь хураасан капитал алга, тий? Хураасан хөрөнгө алга ингээд юмнуудаа ингээд магадгүй одоо агч нар болвол ингээд мэдээж одоо өөртөө одоо бүтээсэн зүйлүүдийг барьцаалаад юм хийгээд ингээд болж. Залуучуудад болохоор шууд ингээд яачихад бол асуудалтай байдаг. Тэгэхээр арай мөнгөнд нэгсгээд илүү олон хүн бүртэмжтэй явсан. Би болох гэсэн ингэж зорж байгаа. Нөгөө талаас одоо нэг сум хөгжүүлэх сан гэж байсан. Одоо бол хоршоо хөгжүүлэх болсон. Зөв. Хоршоод нийлээд юм хийх гэж байгаа. Бид нэр одоо энэ жил нэг 500 гаруй сая төгрөг бол нийт 10 гаруй хоршоо өгөөд байна. Ажлууд нь бас их сайхан явж байгаа. Бас л жидүүтэй адилхан гэсэн үг. Гэтэ дүрм журм юмнууд нь одоо арай өөр хоршиж ажиллах. Тэгэхээр ялгаагүй л бизнес, ялгаагүй л өрхийн орлого нэмэгдүүлэх, ялгаагүй л шинэ үйлдвэр, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох. Тийм ажлын байр нэмэгдэх гол зорилго нь ингэ явж байгаа. Тэгээд ийм маш олон ажлын байр, маш олон одоо айл амьдралыг сайн сайхан авч явахад жидүү болвол маш одоо том онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Дараагийн юм ярихад бол Өмнөгов аймаг дээр яг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 17 уулуурхан компани байгаа. Мэдээж одоо аймагтай ингээм хамт ажиллагаатай ингээ явж байгаа. Сайн зэшгүүд байгаа. Би болоод энийг одоо аймгийн орлогч яг энэ салбарыг ингээ ахлаа ажиллаж байсан үед бол нөгөө юм мэдэх учраас мэдэж байгаа. Гэхдээ маш их чамдалтай байгаа гэж боддог би. Өмнөгийн жижиг дундад ямар ч судалгүй болтор нь одоо тий хөгжүүлэх боломж байгаад байгаа. Маш их урсгалаар, маш их бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотоос энэ тэндээс авж байгаа. Хамгийн энгийн шиг бид нар хэлснээр нойлын цас. Яагаад Өмнөговд харин бид нар одоо мэдхгүй байна. Өнөөдөр би бас очиж уулзсан. Яагаад Өмнөговд үйлдвэрс нойлын цасыг ойдлох авахгүй байгаа юм бэ? Магадгүй би илүү одоо өөр өнцгөөс ярих хэрэгтэй болох байх. Яагаад авахгүй вэ? Тэ. Өмнөгов аймгийн ханган нийлүүлэлтийг тоогоор ярих юм бол ийм тоо байдаг л үгмээр юм гарч ирнэ. Тоогоор ярих юм бол. Яагаад ийм жижиг үйлдвэрийг дэмжих байгаа юм? Бид нар хамтаа ажиллагаа явуулж байгаа аймаг дээр бол ийм хоёр хамтаа ажиллагаа байдаг. Нэг нь бол одоо хөдөлмөр эрхтийг дэмжих ажил хэсэг, ойдлогоо өмнөгийн ажилтныг илүү оруулмаар байна гэдэг ажил хэсэг. Нөгөөт нь ханган нийлэлт ажил хэсэг. Өмнөгийн аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, өргөн үйлдвэрлэгчнийг дэмжих, тэ бараа бүтээгдэхүүн ялгаагүй нөгөө төрийн худалдааны ажиллагаа гэдэг шиг ойдлогын худалдааны ажиллагаа байгаа. Тэрэн лөө оруулж ингэ дэмжээч, давуу байдлыг олгооч гэдэг юм байдаг. Юу удирдлагууд ярьж байгаа. Энэ бол амжилт гарахгүй байна. Гэхдээ говийн хувьсаа ингээ 5 сая доллар ингээ орж тэрүүгээр сургууль цэцэрлэг маш зүйлүүд энийг ингээ бодохоор чамлж болохгүй. Гэхдээ бид нэр бүрэн том утгаар нь илүү одоо тэр мэдээж тоон утгууд маш олон утгаар гарна. Энийг ингээ харьцуулаад гэхэд бол үнэхээр чамлалтай жижигхэн зүйл. Тэгэхээр одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхтийн бараа бүтээгдэхүүнүүдийг энэ одоо 17 уулуурхайд нийлүүлдэг болмоор байна. Бид нар бас ингээ биднээс өөртөө шалтгаалж байгаа юмнууд байгаад байгаа. Магадгүй 100 ширхэг юм хийчихэд ойдлоход нийлүүлнэ гэдэг ч юм уу. 100 50 ширхэг 1000 ширхэг юм хийчихэд нийлүүлнэ гэдэг юм бол хэцүү. Нэгдэг шүү дээ. Тэр бид нэр одоо ийм хамтын ажиллагааг өрнүүлэх шүү дээ. Ижил юм хийдэг болвол нийлээд магадгүй нэг компани байгуулад нэг хоршоо байгуулад хамтарч хийгээд илүү 20,000 30,000 ширхгийг үйлдвэрлээд тухайн
уулуурхайн компани нийлүүлдэг байх ч юм. Энэ юмнуудыг биднээс гаргаж байгаа юмнууд байх. Нөгөө талаас бол бид нар одоо энэ уулуурхайн компаниудтай энэ дээр бол маш их чамлалтай байгаа. Энэ дээр бол би одоо жоохон дуу болгож дуурахгүй бол бас болохгүй байгаад. Яг ингээд хийж байгаа хэрэгжүүлж байгаа сайн юмнууд байгаа. Тэрэн дээр бол маш их баярлж байгаа. Ингээд уулуурхай өгөөжийг хүртэж яах гэж бид нэр олон жил ярьж байгаа, хийж байгаа бодиттой юмнууч байгаа. Сайхан сургууль цэцэрлэг болцсон юмнууд зөндөө байна. Бодиттой юмнууд байна. Гэхдээ маш чамлалтай байгаа шүү гэдэг одоо ингээд энэ цоошил тарна штэ мэдэн штэ. Ингээд үзэх бах. Энэ дээр бол маш их одоо онцгойл хэлмээр байна. Онцгойлон ярьж ингэж хэлэхгүй бол болохгүй байна. Болохгүй байна. Өмнөгөөс үнэхээр өмнөгөөс үнэхээр одоо 70 зададад хүн амын маас нь байдаг 34 мянган хүн амьдэрч байна. Өмнөгөөс үнэхээр одоо чадвартай боловсон хүчин оюутлага авч гэнэ үү? Уулуурхайн компаниуд авч гэнэ үү? Одоо ингээл миний мэтгэл ингээ харахад бол security бамбай хамгаалагч, цэвэрлэгч, үйлчлэгч. За мэдээж олон сайхан залуучууд, олон сайхан аав хүүхдүүдээр гүний уурхаад дэлхийн том төсөл дээр ажиллаж байгаа. Ингээ амьдрал ахын сайжирч байгаа сайн байна. Гэхдээ бид нэр одоо удирдах дунд чатны удирдлагыг хийж байна уу? Өмнөгөө хүмүүс байна уу гэхээр хэлцээт. 17 идэвхтэй уулуурхайн 16 нь дандаа гадны захирлуудтай. Өмнөгөө юм байхгүй. Дундчд нь ч байхгүй. Орон нутгийн өмч 5 толгойд өстэй өмнө өвчүүдийн өстэй өмч 51% өмч учраас одоо өстэй өмнөгийн хүн сэтгэлтэй хүн ажиллаж өмнөгийн хүнийг ажилд авч байгаа шүү. Ингээ яриад ах юм бол маш эмзэглэмээр юмнууд зөндөө байгаад байгаа шүү бид нар бол. Одоо их хурлын гишүүд маань манай аймгийн удирдлагууд маш энэ усны асуудлыг маш ихээр өндөрж байгаа. Сэтэрч гишүүд маань их өндөрдөг. Говьтой ус авцрыг л маш их ярьж байгаа. Орхон, сэлэн, хэлэн тоонд, орхон анги гэх төслүүд юмнууд ярьж байгаа. Энэ жил ямар ч дэзүү их мөнгийг улсын зүтээр тавьсан юм байлээ. Тэгээд юмнууд нь сайхан байгаа. Гэх мэтлээ одоо бид нэг мега том юм ярих юм бол илүү өргөн сэдвүүд ярих баг. Яг одоо миний ажил хадмын шинэ сумын дарга, гохтын дарга гэдэг өрөөнд хоёул ингээд яг ингээд орчин нөхцөл одоо бид нэр доороос нь яаж ингэж дээшээ зөв явах уу гэдэг ч юм уу юмнуудаа бас ингээд ярилцлаа. Гидүүдээр бол ийм байгаа шүү. Ингэхгүй бол маш их болохгүй байна. Хэцүүнүүд байгаад байгаа. Ер нь одоо хичнээн өргөх жижиг дунд бизнес эрхлэгчид 70 задгатын хэмжээнд байна. Яг бидний судалгаа хайхад бол 1000 орчим байгаад байгаа. Том ингээд энэ томоохон уулуурхай сэпгээд өргөд гаргаад ирэхэд бол амархан байна да цөөхөн тоо шүү дээ. Тий. Цөөхөн тоо 1000 гэдэг бол. Гэхдээ ингээд энэ тоо бол нэмэгдээл явж ирсэн. За нэг ийм яриа. Гэхдээ манайхаа ижил төстэй нэгнийхээ хийж чаддаг юм хийх биш. Хийгээгүй гэдэг ч юм өөр илүү инновац шингэсэн, шин санаа гаргасан юмнуудыг л хиймээр байгаа байхгүй. Толгоогоо ажилуулсан, илүү одоо өсөлт өгөх, илүү одоо хөгжих бодиттой юмнууд хийхгүй бол талхны үйлдвэр 10 байхад 11 дахь талхны үйлдвэр хийх нь зөв буруу юу? Тийм шүү. Тийм ээ. Зах зээлийн судалгаагаа зөв гаргаад. Тэгвэл 11 дахь талхны үйлдвэр бол тийм супер талах байх хэрэгтэй, өөр талах хэрэгтэй. Үнээрээ өрсөлдөх чадвар явж өөр байх хэрэгтэй, ам чанараараа сайн байх хэрэгтэй. Ийм их хэрэгтэй. Бусдынхаа хийж чадж байгаа юм хийх биш, илүү өөр өнцгөөс бид нэр чадахгүй байгаа юм дээр төвлөрч хийж, хамтарч, дэмжиж, нэгдэл үүсч, хоршоолж ингэх нь бол монголчууд ингээд дээр нь түүхээсээ шүү дээ, хамтраа дэв нэгдэлтэй байсан цагтаа бол Монгол бол хэзээч ялагдашгүй давагдашгүй юм байсан. Яг энэ шиг л одоо бид нар тийм хэрэгтэй. Ялангуяа одоо энэ залуучууд ялангуяа одоо ингээд бизнес хийж байгаа ингэж байгаа нутагтаа эзэн байхыг хичээж байгаа тийм энэ усуд бол нэгдэж нийлэх хэрэгтэй. Хамтдаа дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Нэг хүн нэг хүний өдөөс ирээд явах. 10, 100, 1000 хүн идэхэд явах. Тэр юмуд бодох хэрэгтэй. Тэгээ бид нарт бол маш их боломж байгаа, маш их капитал байна. Хүн болгон одоо тийм залуучууд болгон ээж аавууд болгон хүүхдүүдэд маш сайн хөгжүүлээ. Ялангуяа одоо хэлний боловсрол дээр энэ амьдрах ухаан энэ дээр маш их анхаарах хэрэгтэй. Дээрээс нь дөрвөн бас ярихад би ингээ нэг юм мартсан байна да энэ дээр чи. Тэгээ нөгөө боловсрол гэдэг бол маш олон юмар дамжиж бий болдог. Спортоор. Жудо гэхэд одоо мэдлэг хүндлэх ёс бол айхтар. Мэдлдэг тий. Тэр ёс сэтгэл санаа, оюун санааны хувьд маш их өөрчлөлт явагдав. Тэсвэр тавьж байна. Спорт бол өөрөө онцлогтой. Тэгэхээр одоо хүүхдүүдэд маш сайн спортоор хичээлүүлэх хэрэгтэй. Тэндээс маш их одоо тийм дэг журамтай, маш тийм төлөвшсөн ирээдүйн Монгол улсын иргэнийг бий болгож байгаа. Тийм учраас 70 задгад маш олон спортын арга хэмжээ тэмцээнүүдийг хийж байгаа. Сакс волейбол одоо юу гэдэг те хүүхдүүд рүү хандсан. Өнөөдөр сая жижигцүү манай ялууд ч өндөр амжилт гаргаж штэ. Тийм штэ. Одоо ингээ хүүхдүүд олон улсад ингээ тэмцээнд явдаг. Магадгүй математик, техник одоо нөгөө шинжлэх ухааны тал руугаа илүү сайн явдаг болсон. Энэ болгон дээр нь гоё дэмжих хэрэгтэй гэдэг тийм зүйлүүдийг хийж байгаа. Тэгэхээр одоо ингээд илүү төлөвшсөн, илүү одоо ийм нутгаан гэсэн сэтгэлтэй Монголынхаа одоо энэ зөв уламжлалт юмнуудыг авч үлдсэн тэ хамтад нийтж нэгэндээ тус болсон тийм илүү сэтгэлтэй иргэнийг л бий болгох юм бол одоо аймаг маань Монгол улс маань одоо ингээд
говь нутаг маань их сайхан ирээдүйд илүү сайхан хөгжинэ гэдэг маш их гоё эгээлгээр ороо ирээдүгөө харж байгаа. Бидний одоо үндсэн чиглэл энэ 4 жил өсөлттэй 70 хөтөлбөрийн хувьд бол маш их өөрчлөлтийг авсан гэж байна. Одоо дахиад дараа жил 1 жилийн дараа ямар байх вэ? Дахиад 2 жил, 3, 4 жил ингээ болоход маш их өөрчлөлтүүдийг авчраад тэгээд 4 жил ингэж ажиллалаа гээд гоё иргэдэн гоё тайлангаа тавиад сууж байна да гэж бодож байна. Одоо тэгээд тун удахгүй 1 жилийн ажлын тайлан иргэдэн тавих гэж байна. Тэ маш сайхан байгаа. Тэгээд хийсэн бүтээсэн ярих зүйл их байгаа учраас иргэдийг уйдааж хол гэж бодож байна. Маш товчхон тодорхой хийсэн юм а хийсэн гээд ингэж болж байна. Дараа жил би энийг хийн, энэнд амжилт гаргана. Энэ дээр эдийн хуваар өсгөнө гээд мэдээж тоо тайлантай, дататай, тэ графиктай өсөлтөө ил тод үзүүлсэн. Тэгээ нээлттэй, тэгээ илүү иргэдийн энэ харьцааг тооронд гүүр болсон, ойртуулсан, дотн суулсан ийм одоо зүйлүүдийг хийнэ л гэж төлөвлөж байна да. Гэр бүлэрээ 70 задгадтай амьдардаг. Яг шилжиж ирээд хэдэн жил болчихоо? Би ч одоо 2015 оны сүүлээр шилжиж ирсэн. Одоо ингээм 10 жил шүү дээ. 10 жил болчихлоо. Улаанбаатар хотод ажиллаж байсан, Хөрөн намаар ажиллаж байсан. Яг ингээд одоо би нөгөө шилжин суурьших магадгүй ингээд залуучууд эргээд их орондоо өрсөн нутагтаа ирж ажиллах тэр нэг ихтгэл үнэмшил, боломж, үнцэн гэдэг юмэр хоёулаа нэг юм мотивац өгье. Их хурлын гишүүний ажлын албанд байсан хүн ингээд 10 жилийн өмнөх 70 задгад одоо миний хэлээд байгаа 70 задгад шүү дээ. Юу энэгээр тал байж байгаа тэнд нэг Баянболог хорол байсан үед тэр шийдэл зоргийг хийгээд ирсэн залуу хүний хувьд энэ дүүнертэй энэ үеийнхэндээ юу гэж хэлмээр вэ? Нөгөө нэг одоо ингээл дахиад нөгөө хүүхд багаас нэг боловсрал нутаг орно гэх сэтгэл тэр юмнаас л бид нар одоо ингээд манай өмнө аймаг нутгийн зөвлөлийн дарга Таштанбэрлийн Батэрдэн ах маань одоо ингээд 20 жилийн өмнө хэлжсэн юм байлээ. Энэний өмнө 10 жилээс гадна ингээд баг 30 жил болж байгаа. Өмнө говь Монголын ирээдүй гэдэг. Тийм өрөө хэлжсэн. Өмнө говь өөртөө хөгжүүлэх гэж. Тийм боо энэ гоё үг байгаа. Өмнө говь Монголын ирээдүй. Одоо ингээд Монголын ирээдүйнд болцсон байгаа. Болцсон байна. Нэг төсвийг ингээд бүрдүүлдэг. Тэгээ ингэ сайхан үг хэлжсэн. За өмнө говь өөртөө хөгжүүлэх гэж. Хин хөгжүүлэх байх юм байна. Ха? Өмнө говийг одоо магадгүй одоо гадны өөр аймаг өөр газраас ирээд ингээд мэдээж хөгжил юмд тохирны хувь нэмэр оруулж байгаа. Өмнө говийг илүү өнгөтэй гоё сайхан байлгахад хэн ажиллах вэ? Өмнө говьчууд ажиллана. Та бол өмнө говь ирэх. Гэтэ Улаанбаатар хотод ажиллаж байна те. Магадгүй одоо Австрали улсад ажиллаж амьдарч байгаа. Бат. Америкт амьдарч байгаа. Дорж. Өмнө говь хөгжил. Тэрний мэдлэг, боловсрол, хүч чадал өмнө говьт хэрэгтэй байна. Илүү өргөөрэн те. Тэгэхээр өмнө говь өөртөө хөгжүүлнэ гэдэг тэр одоо үг бол миний хувьд бол энд явж идэг. Тэгэхээр одоо нэг эдис нь болоод ингээд иргэдийн хуралд олон иргэдийн төлөөлөө суугаад тэгээ ботын дарга хийж байгаа нь хувьд бол өмнө говь бид нэр одоо залуучууд өнөртөн бол өөртөө хөгжүүлнэ. Бид нэр яагаад ингээд олон юм боловсролын хөтөлбөр юмнууд яагаад ийм тэтгэлэг мэтгэлэг гээд ингээд айгүй олноор хийгээд байгаа юм те. Өмнө говьтойж ажилласаа л гэж байгаа шүү дээ. Өмнө говийнхаа хайр шиг өмнө говийнхаа энэ нутгийн өгөөж буйнаар ингээд сайхан сурчих. Тэгээ эргээд нутгийн гоё хөгжүүл. Илүү гоё болох. Тэнд одоо Улаанбаатар хотод үнэхээр гоё байгаад байгаа бол тэр гоё байгаа юм а энд бий болох. Тэр Солонгос улсад тэр одоо Америкт үнэхээр гоё байгаа бол тэр орчныг өмнө говьд бол бий болгоё л та. Тэгээл гоё байя л та. Энэ сайхан агаар ус, энэ байгалийн баялаг, энэ гоё өгөгдөл, энэ уул хад, энэ үзэсгэлэнт газрууд гээд бидэрт бол маш их сайхан зүйлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөртөө одоо магадгүй одоо ах эгч нар өөр газар амьдарч байгаа хүмүүст уриалахад бол өмнө говь нээлттэй байгаа. Илүү олон өмнө говьчууд өмнө говь гоё болгоно. Тэгээ дээрэс нь мэдээж одоо гадны боловсрол эзэмшсэн, дотооддоос боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэд угаасаа өмнө говь руу ингээд цуваа бол тасрахгүй байгаа. Нээлттэй өмнө говь хөтөлбөр хийгдэж байгаа аймгийн хэмжээнд. Тэгээ оршин сууж байгаа улсууд байгаа. Шин санаатай олон гоё шин одоо инновац, шин одоо бүхнийг одоо тээсэн ийм одоо гоё залуучууд гэр бүлээрээ өмнө говьг зорж ирж байгаа. Тийм учраас хөгжил бол энэ үг аяанд байна. Бид нэр жоохон сэтгэл гаргах хэрэгтэй. Жоохон илүү одоо залуу үе магадгүй цэцэрлэгээс нэглээ боловсролт нь одоо бид нэр харахад өөдөр одоо цэцэрлэгт байгаа хүүхэд 10 жилийн дараа 15 жилийн дараа аймаг орон нутгаа удирдах тийм сайхан одоо иргэн бий болж төлөвшөж тэр нь болохоор маш зөв тийм иргэнийг бий болгоход л одоо энэ юмуд эхэлж байгаа бол гэж бодож байна. Тэгэхээр тийм сэтгэлээр тийм учраас өмнө говьтой ирээд ажиллаж амьдарч байгаа 3 хүүхэд маань гуруулаа энэ сургууль цэцэрлэгт ингээд сурж байна гэдэг ч юм ингээд. Тэгээ тийм зүйлүүдийг л өмнө говьчууд олноор ирж өмнө говьчууд өмнө говийн гоё
өгжүүлж одоо байгаа нь үнэхээр сайхан байгаа бол энээс илүү сайхан болгож болно. Илүү амьдралын чанар нь нэмэгдсэн, хүртээмж нь нэмэгдсэн ийм орчныг бий болгож болно. Улаанбаатар хотод 50 хүүхэд нэг цэцэрлэгт байгаа бол Умгай аймаг одоо 35 болсон. 30 руу орж байгаа. Дараа жилээс дахиад 2 цэцэрлэг ашиглалтанд орно. 70 цадгатай хэмжээнд бол 25 руу нэлээд төхнө. Тэгээд ийм одоо гоё орчин бий болж шүү дээ. Адилхан одоо тэр боловсролын юм сонирхолтой хэмжээ авах шүү дээ. Дэлхийн боловсролыг өмнө гост бид түрүүлсэндээ нөгөө сайн эмнэлгийг энд бий болгоно л гэдэг байна шүү дээ, тий. Сайн шинжилгээ авдаг юмнуудыг говчууд ирдэг. Сайн хамгийн гол усан парк нь энд байдаг. Тэрэн дээр ингээд урагшаа хятад яваад тий хаана гэдэг үлээ одоо нөгөө өхөт юм мөнд орсон парк дээр очиж Монгол төгрөгөө тийш наваач ингэж яах биш. Монголдо үлдэх, өмнө говьд үлдэх энийг бий болгох. Одоо хамгийн сайн их сургууль, хамгийн их сургууль гүмэхэд хамгийн сайн ахлах сургуулийг Улаанбаатарт одоо бординг сургуулиуд их болоод байна те. Хувийн сургуулиуд. Энд бас хийх л шүү дээ. Уул уурхайд өндөр цалин авж байгаа ээж аавууд хүүхдүүдээ сайн сурахыг гэж бодож байгаа. Багаас нь хэлний мэдлэгтэй болгоё гэж байгаа. Багаас нь математик сонирхолтой болгоё гэж бодож байгаа. Багаас нь техник ур чадварын нэмийг шинжлэх ухаанч болгоё гэж бодож байгаа. Тэгээ энэ зүйлүүдийг нийлүүлсэн дээр одоо гадны сургуулиудыг өмнө өвдөр бий болгохыг бас ингээд зорж ажиллах хэрэгтэй. Тэгж хийж бид нэр илүү том, илүү дэлхийн хавтгай болвол нэг ийм төвшөнд одоо өмнө говьчууд амьдрнаа, монголчууд байна л гэж одоо бодож зорж байгаа. Тийм байна. Наад бординг скул чинь бол ялчгүй хэрэгтэй салбар 14 хоногор нөгөө ростроор уул уурхай хөвчдөг ээж аавуудын хүүхдүүдийн хүмүүжил, сахилга бат тэгээд энэ гэмтэрэг альва юмны хохирох холбогдох болчих гэл ингээд эрсдэлтэй зүйлүүлүүнийг дагаад их байгаа учраас энэ бол нэрээ маш чухал үнцэг биш. Яг ингээд хүн ам нэмэгдээд орчин тойрон өсөж өгөө юмнууд ингээд ирэнгүүт нөгөө нийгмийн юм сүудэр тал байдаг. Тэрийг яахгүй ингээд өнгөрцөн байна. Тэрэн дээр л одоо маш их анхаарах юм болоо гэж бодож байгаа. Тэгээ хүүхдээ эргэж зурчигдж байгаа гэр бүл салалт манай дэш ингээд бас ингээд нөгөө сүудэр талын ингээд нар эндээс гарч байгаа заавал сүудэр байна шүү дээ тийм. Ийм асуудлууд бас мэдээж зөндөө байна. 70 задгатын хэмжээнд миний гол барьж байгаа бодлого зорилт бол 70 задгад ямар үзүүлэлтээр сайн байх хэрэгтэй юм бэ? Яаж хөгжиж байгаа юм бэ гэдгээ, яаж зөв ажил хийж байгаа юм бэ, яаж бодлогын төвшөлж байгаа юм бэ гэдгээ бид нар энэ тоог бууруулахын тулд ажиллаж байгаа. Энэ бол одоо иргэд нэг сурчлаад ийм хэдэн гэр бүл тэгсэн гэдэг ч юм уу ингэж сурчлагаас илүүтэй бид нар ингээд мэдээ тайлан тавьж болохгүй юм нууцлалтай юм яа зөндөө явж байгаа. Энэ тоог гэмт хэрэг зөрчил тэр юмнууд ингээд буулгахын тулд ингээд бууж байгаа. Зарим юм ингээд өсөж байгаа. Ингээд баланслаад ингээд явж. Энийг илүү ингээд доош нь буулгахын тулд бас ажиллаж байгаа гэдг нь бас ингээд иргэдтэй бас хэлмээр байна. Бид нар гэмт хэрэг зөрчил харанхуй удам талбай бүгд одоо ингээд гэрэлтүүлэх юмнууд хийгдсэн. За смарт easy камерчулт хийгээ явж байгаа өмнө дата төвтэй болсон. Маш их ингэ боломжууд байгаа. Тэгээ одоо энийг ингээд ярих юм бол ингээд сонжроо явчихна. Дараа маш ингээд олон гой сэдвүүд үлдэж байгаасаа дараа бас хэлцээ гэж бодож байна. Маш их баярлж байна. Тэгээ жилийнхээ тайлан иргэдтэй одоо 50. Тэгээ бид нар тийж хэрэгжүүлж байгаа. Тэгээ гол нь энэ бол ганц таны төвч ажил биш ээ. 70 сум иргэдийн хурал төлөөлөгч нар иргэдээ сонгосон төлөөлөгч. Энэ одоо олон мянган төрийн албаа хаагчид. Тэгээд нөгөө итгэл зүтгэлтэй идэвхтэй үйл ажиллагаанд оролцдог, санаж гүмжлэлээ харамгүй хэлж яадаг, зөвлөгөө өгж яадаг иргэд. Энэ бүгдийн одоо нийлбэр дээр нэг шугам дээр 70 задгад ингээ ажиллаж байгаамаа. Хамтаараа ажиллаж чадаж байгаамаа. Бид нэр үр дүнг тодорхой хэмжээнд гаргаж байгаа. Магадгүй ингээд үр дүн гараагүй ажиллаж болно. Гэхдээ энэ бол бид нэр ингүүл болох юм шүү гэд зүгээр орхиогүй хөдлөөд явж байгаа шүү гэдгийг бас ингээд хэлмээр байна. За тэгээд баярлалаа. Яг би дараагийнхаа ярилцлагаа хийхдээ илүү гэрчтэй ярилцъя гэж бодож байна. Учир нь тантай ярихдаа та жижиг дундад тэгцэн гэдэг бол жижиг дундын гэрчин ямар үр дүн гаргасан гэдэгтээ ярилцмаар байна. Тэндээс сонсомоор байна. Эрүүл мэндийн салбар дээр өсөлт гаргаад туршлага судлаад ирсэн тэр нүдний нарийн мэрэгжлийн эмчтэй тэр эмчтэй би ярилцмаар байна. Яг тэр одоо инженер техникийнхэн одоо ямар шийдэл гаргалгаа байна, ямар архитектор, ямар одоо төлөвлөлт хийв гэдгийг бас ингээд хам сонсомоор байна. Тэр нөгөө хил ам татлаад байгаа тий төсвийн мөнгөөр явчаад байгаа юм шиг харагдаад байгаа тэр хил ам дээр бодит хариулт өгмөр байна гэдэг юм уу. Ийм өнцгүүдээр бас дараагийн ярилцлага өргөнүүл илүү сонирхолтой. Гэхдээ энэ удаагийн ярилцлагыг чамгүй сайхан хамтдаа үнэхээр урам зориг авсан бодит мэдээллийг нөгөө тайлбар хэлбэрээр сонсох сайхан байлаа. Тэгээ таны бас ажилд амжилт хүсье. Маш их баярлалаа. 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх өсөлттэй 70 задад хот хөтөлбөр нь 5 үндсэн чиглэл, 30 зорилт, 141 заалттай. 2024-өөс 2025 онд өсөлттэй 70 задад хот хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг нэмэгдүүлж, цар хүрээг тэлж, амжилтыг ахиуллаа.
Иргэд хөдөлмөрчдийн санал санаачлах, үзэл бодолтой уялдуулан өсөлттэй далан задгад хот үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь тулгамдж буй асуудлыг шийдвэрлсэн, ач холбогдлыг нэмэгдүүлсэн, иргэн төвтэй төрийн үйлчлэгийг бий болгоход үр дүнгээ өгчээ.